Энэ миний гарын үсэг. Эрх минь дэд итгэл хүндэтгэл. Би энэ гэж баталсан үнэмшил бусдад байхгүй ганцхан давтамж. Хөөш одоо бүр суудаг та хүрсэн үү? Хөөе одоо сууя. Зүгээр. Энэ бол одоо бас гэрийн орны хүчирхийллийн нэг юу гэж байгаа юм. Усраас авсан юм аа өрчин мохоо өрүүлсэн байна да. Гэхдээ та нар над аппаратанд чинь энэ одоо тааруухан харагдаж байна уу? Би чиний хараад тааж гайгүй байгаа ч тийм. Гүй энэ үсийг гөлитл ямар өхөр долоодсон биш гэж яаж болохгүй шин. Тийм шүү дээ. Энэ өөрийнхөө байгаа ш. Саман л гэсэн бол саман жил таарна шүү дээ. Мань хүн намайг загнаад би мань хүнийг зараад эцсийн дүнд нь би хоцсон байхгүй. Орхон гэж бүрийн холдгор хүний өрт. Эмүүжин жамуу хоёр андлалцаж алтан бүсээс солилцов. Хорон үгийн сум дундуур ор хаваас бохож амгалыг үхэлтэн тэмцэх өдөр дор эвийг үл умартын юу ойрын бурууд омгойт хаваас төвчив холын зөвд холдож үл хагц юм. Шодор сол босдог, бас нурдаг, цаг хугацаа баатрийг төрүүлдэгч бас үсгдэг. Харин цаг хугацаанд хязээж хувиршгүй үнэт зүйл байдаг нь хүний мөн чанар хайр юм. Монгол тулгтны зүүн эрхэм улаан золот монголчуудаа зориуллаа. Та бүхний минь гүн хүндэтгэлтэйгээр үздэг Монгол тулгтны 100 эрхэм нэвтрүүлгийн манд зочин хоймор өнөөдөр Монгол улсын анхны ерөнхийлөгч Тунсалмаагийн Очирбат оролцож байна. Бид бүхэн энэ хүнийг олохгүй дан алгуурлсангүй тодорхой амцагт урих гэдгийг хүлээгээд өнөөдрийг болгосондоо хүлцэл өчье гэж бодож байна. Ингээд айлд орж ирсэн эр хүнд гэрийн эзэгтэй их л цайвардаг шиг зочилж ирсэн ерөнхийлөгчтэй эхний асуултыг манай ануу тавих байх. Ижийн таны ярианаас эхлэе гэж бодож байна. Ягаад гэвэл таны бага наснд тийм ээ таны ижийн үүрэг маш өндөр байсан юм байна лээ. Тэгэхээр хэдүүлээ энэ талаас яриагаа эхлэе гэж бодож байна. За баярлалаа. За би Завхан аймгийн Төдөвтэй сумын Бонхонт гэдэг газар ихээс мэндэлсэн. Тэгээд эцэг маань намайг 5 настай байхад өөд болж тэгээ ээжтэйгээ нэг жижиг дүүтэйгээ ингээ гурвуулаа үлдсэн улс л да. Та номонда загнах нь хүртэл хайр байдаг, ихийн хайр гэж. Тэгээд их сони юмнууд их би ихийн юу. Гэхдээ манай ээж бол ягаад ч юм ер нь хүүхдүүдээ эрхлүүлдэггүй. Одоо нэлээд тийм чамбай хатуу талдаа. Тэгээд хатуу гэдэг чинь одоогийн энэ хэмжээсээр ярих юм бол одоо буруул гин. Ер нь бол ер нь нэлээд чамбай оруулган шүү дээ. Тэ тэр бүстэй хөгтөч бол одоо шилбүр мэлбүр одоо тэр ургас ойр хав тийм юу байна. Тэрний ч одоо хэрэглээл тэгэл оруулган шүү дээ. Тэгээ тэр ер нь хэд хүртлээ оруулгуулсан? Ер нь одоо би ер нь Ленинград явж ижил тэр юмнаас бүрэн салсан байх шүү. Түүнээс биш ер нь буруудчих гал байдیں۔ Да. Тэгээд би бас тийм зүггүй хүүхэд байгаагүй. Шалтгаангүй оруулгана гэж байхгүй шүү дээ. Тийм тэр чи заавал нэг хэрэг манаргасан байж л тэгэл одоо тэрнийхээ шанг хүртэж байгаа нь тэр л дээ. Би одоо ээжийг нэг багийн хуралд явцсан хойгоор манай авдранд нэг Евэн
тийм домбын ятан байгааг мэднэ л дээ. Тэгээд ээжигээ явцсан хойгоор тэгээ тэр үеийн одоо хөдөөний хөөгтийн гар хөлж гэж одоо ямар гिचмний ямар юмнээ сарвуу үлээ тэр шиг л хар шороо тоос болсон юм байна шүү дээ. Тэгээ тэр үнийг ячаад нөгөө усттай холиод нөгөө яотанд домбын онтонд наачхлаар өнөө цагаан яотанд чинь нэг тийм хар саарл юм болно үү. За тэрний тэгээ тавьчихад. За тэгээ хажууд нэг юм байгаа юм. Өнөөхөөс чинь тэр чинь хатууд чи юм тэр одоо хитэн сар жил болсон юм иж байгаа. Өнөөхөөс чинь жаал мэрж байгаа дуцаагаа хийчихсэн. Тэгээ ээж багийн хурлаас нэг хүн дагуулад ирсэн. Тэгээ тэр хүн нь тэр ээжээс нэг жоохон тийм тавг өнгөлөх юм гэж. Одоо байвал өгөөч гэж тэгээд ээж тэр нэг домбон ятан одоо юу юм тэрнээс л өгөх гэсэн юм а да янз нь байгаа. Тэгээд тэр хүн дагуулж тэгээ нөгөө авдраа удлаад авдраа онголгоод харсан чинь нөгөө домбон ятан нэг тийм загал саарл юм. Нөгөө евн эрмэг юу ахгүй тойруулаад мэрчсэн одоо цааны байсан юм уу мэдв. Is it possible to talk about anything without having a little nip first? My son grew up as an orphan. His father died very young. He likes noodles and in general eats whatever he's given. За эхийн тухай гэвэл ээжтэй одоо их хайртай. I love my mother very much. Би ээжтэй маш их хайртай. Тэр дөнгөж 30 хүрч байх үедээ намайг 8 настай байхад дагуулж Аянчид даган аймгаас гарч Улаанбаатарт ирсэн. Түүнээс хойш үргэлж хамт амьдарч байна. Тэр одоо 76 настай. Тэгээд эцэг өөд болохынхаа өмнө ихэд ээжид маань загсан зүйл бол хүүгээ номтой хүн болгоорой гэсэн юм байна. Миний эцэг бол гонсын гиндэн жоо гэдэг хүн л дээ. Галуутай хүрээнд нэлээд том суудалтай лам байгаад тэгээ хар болсон. 6 хүн байсан юм байлээ. Тэрний одоо миний ээж чам одоо ямар номын тухай ойлгосон хүүгээ намтай хүн болгох гэж энэ хүрээ рүү одоо нийслэл Улаанбаатар л бол дахуулаад явж л дээ. Бид гурвуулаа л одоо энэ нийслэл хүрээгээс газар руу явна гэсэн яриатай бэлтгэлтэй байсан чинь гинтхэн тэр жижиг дүүг айл дөргүүлсэн. Нэг улсууд ирээд л тэгэл би дүүгээ өгөхгүй ярихгүй гэж бас чаргууцадлаж тэгээд томчуул одоо тэгж болдгоо энтергээд тэгээд би ойлждуулаад дагаж гүйгээл ингээд үлдсэлдээ тэгээд дүүгээ айлд өгчөхөд ингээд ээж өрөөсөл намайг дагуулаад тэгэл явсан нааша. Тэгээд яг одоо 10 жилийн сургууль төгсгөж өгсөн. Хойш нь Ленинград хот руу зөвлөлт холбоот улсад сургуульд явуулж уурхайн инженер хүн болгож өгсөн. Миний ээж тэгэж одоо намайг миний гараас л чирч явж намайг эрдэм боловсралтай хүн болгож тэр ханыхаа захиа аавын захиаг л биелүүлсэн ийм л одоо ачтай баянтай бурлал да. Я никогда не думала, что мой сын станет президентом. Тонсолмаагийн очрот гэж тийм ээ та ижийг авгалдаг. Энэ талаар та бас нэг тодруулаад хэлэхгүй юу? Сургуульд орох гэж 8 сарын 25-нд Амгалангийн 8 дугаар сургуульд дээр нэг найзынхаа хамт очиод
Тэгээд бүртгүүлэх гэсэн. Тэгсэн овог нэрээ хэлсэн. Тэг бид нэр овог гэдгийг ч одоо юу ч гэсэн үг юм тэрний ч мэдэхгүй жаахан дуугаа зогссон чинь үгүй чи яг овог нэрээ хэлэхгүй гай. Ингээд намайг очруулт гэдэг яа гэж. Овог чин хэн бгсэн аавын чин нэр гэсэн надад аав байхгүй гэсэн. Ээжийн чин нэр хэн бгсэн. Миний ээжийн нэрийг Фонсолмаа гэдэг. Тэгээд Фонсолмаагийн очруулт гэж анх 1951 онд бүртгүүлсэн байхгүй. Энэ нь өөд болсон хүнийхээ эцгийнхээ нэрээр дууддаггүй цээрэлдэг байсан. Тэгээд ер нь эцгийнхээ нэрийг нэг хэлдэггүй. Нэрийг минь хайрлсан хүн аав. Нэгэн бие минь заяасан хүн аав. Нэгдэж амжаагүй өргөстө цэцгийг орхиод нэнгэрт явчихсан миний аав. Та түрүүн дүүгийнхаа талаар бас дурсамж түүх ярьсан л да. Дүүтэйгээ та эргэн мэдээж уулзсан байдаг байлгүй дээ. Хөрхий тэр одоо хэцүү. Тийг сонио тэр ч одоо тэгэл аваад одоо ерөөсөө айл сагалд байжгаад хол аваад нүүлгээл тэгэл нүүгээл явсан тэрнээс хойш ерөөсөө тэр нөгөө төрсөж байхгүй ирж очих ч гэж байхгүй ингээд л их хөндөй. Тэгээ 13 таа байхдаа моринд чирэгдээд тэгэл өөд болцсон гэсэн. Тэрээс уулзч чадаагүй. А дүү маань бол миний ах хотод байдаг би одоо ахтаа чинь уулзна гэж хүнд ярьдаг байсан. Монголчууд ч нь бол хүнээс том өглөг байдаг гэж ихтэй эдэлдэг. Тэр өргөө хүний элгийн дэвтэн гэдэг бол их буян юм гэнэ лээ гэж монголчууд боддог юм шиг байгаа юм. Бас миний дараагийн дүүг ээж миний аав гахад аавын дүүд өргүүлсэн байхгүй. Сүүлд одоо энэ Улаанбаатарт гарсан одоо тэр Улаан гэж хүүг бас Даваадаржин гэдэг айлд өргүүлчихсэн. Алдахгүй юм алдсан биш одоо энэ улсын илгийг бас дэвтэх ёстой гэд тэгээд одоо өгчсөн. Тэгээ явж идэгин тэгээ монголчуудын нэг ийм сонин юу бий тэгээ манай ээж бол ер нь хүүхдээ нэг тийм өр хүүхэд мөрөөдсөн тийм улсаас ер нь харамлдаг юм хайшин. Одоо миний нэг дүү байгаа миний бүсгүй хүүхэд бүсгүй дүү тэрнийг бас нэг айлд өгөөд тгсэн байгаа юм. Тэгсэн ээжийн дүү одоо миний нэг нагалсах ирсэн тэгээд тэр хүүхдээ наваад явцсан гэсэн чи яасан задарсан олзурсан юм байдгийм гээд нэг 100 г татчихад өнөөх чинь дахиж очиод нэг хүүхдийн буцаад аваад ирсэн. Тэгээ нэг ганц бүсгүй дүү байна. Одоо энд явж байгаа Оросд юм хэрэгжилтэй тийм хүн. Жаргалыг хэлж байна. Жаргал. Тий. Нэг явахаа алдсан биш. Хөө тийм бүр өгөөд авсан тэр. Үгүй тийм л сонин одоо ер нь тэр Монгол тулхтны 100 эрхэм. Өөрийн чинь одоо мэрэгжил одоо уул уурхай мэрэгжил энэ олон жил төрд зүтгэсний чинь хүндэтгэж олон уул уурхайн компаниуд юм уу томоохон биежсэн компаниуд төлөөлөн удирдах зөвлөлдөө өрөлдөг байх та. Хэр олон зөвлөлд оролцож байна. Гэхдээ би ерөөсө ганцхан зөвлөлд байдгийг. Тэр бол нөгөө ухаан хотгийг эзэмшиж байгаа Energy Resource гэдэг компани ба шүү дээ. Тэрний хөндлөнгийн нэг ястай нэг ашиг сонирхлын зөрчилгүй өөрөө тэнд хөрөнгө оруулдаггүй тийм хөндлөнгийн 3 хүн байдгийг. Тэр 3-ын нэг. Яагаад би тэнд байдгийг юм гэхээр 5 толгой гэдэг бол миний одоо мэрэгжлийн
өвчин байхгүй юу? Мэргэжил гэдэг чинь тэгэл хашаа зайлахгүй л гол юм байх юм ба шүү дээ. Албан тушаал зуурын өвчин, мэрэгжил бол насны өвчин шүү дээ. Одоо тийм л болтой юм аа. Тэр үний юм. Би тэрний чинь одоо их юу ясаа. 72 оноос хойш хөөцөлдөд. За. Тэгээд нөгөө эдийн засгийн хамтын эдийн засгийн харилцан тусалцах зөвлөл гэдгээр 20 гаруй удаа оруулаад тэгээ бараагүй. Тэгээ сүүлд нь одоо тэр юу зөвшөөрөл энэ төр бахан дамжиднаа цаана явж тэгээ нэг хэсэг Монголын компанийн өнөөхий чинь лицензийг аваад тэгээ гадныханд алдаагүй аваад ингэ байж исэн. Тэгээд тэр залуучууд намайг хөөе та наашир бидэнд одоо энийг бид яагаад тэгээ та биднийг залаад ингээд чиглүүлээд аль. Тэгээд овоо юм болоод байжсэн чинь гоо энэ ерөөсө хувийн хөвшилд байж болохгүй. Засаг энийг хурааж авъя. Тэгээд засаг хурааж аваад 4% тэр хувийн хөвшлийнхэн дөгөө тэр 4% нь юунд нь тэр ухаа ходог гэж одоо 5 толгой тэр том ордоосоо одоо нэг баруун зүүн цанх манх гэдэг яриад шүү дээ. Тэрний чинь тэр зүүн хойдолд байдаг нэг хэсэг юу байдаг. Тэрний тэр хувийн хөвшлийн одоо залуучуудад за яг та нар бол энэ лиценз хадгалаад бас нэлийн жалжуул юм хийчих энэ дээрээ бас гэдэг. Тэгээ одоо энерги ресурсын үйлдвэр бол ямар одоо сайхан жилд 10 сая тонн нүүрс гаргаал тэгэл тэр чинь одоо тэр экспорт гаргах Монгол улсын хил хүртэл 200 км одоо хатуу хүчилтэй зам энэ төр бариад. Та одоо тэнд ажилласнараа тэгээ оюуны хөлс хүртдэг үү? Хүртэлгүй яах вэ? Хүртнэ үү? Хүртэн шүү дээ. Би яагаад энийг асуугаад байгаа юм бэ гэвэл бид бүхэн одоо энэ шар сонины болоод энэ мэдээллүүдийн их чөлөөт байдал гэдэг бол их зэрлэг чөлөөт байдал болцсон үед дархлаа суугсан гэж их боддог. Өөрсөндөө дархлаа суулгаж авах юмсан. Энээс бие хамгаалах юмсан. Тэгээ бидний энэ яриа бол болж игэл манай нэвтрүүлэг одоо орчлон туйлын үнэн байдг болохоор үнийг ярьж чадахгүй. Гэлээхтэй харьцангуй үннээр үнэн сайхан яриа яриад өөрийн чингээ ярьсан үед бол танлуу одоо элдвэр олон болох олон удирдах зөвлөлд ажилдаг энэ төргээ бичих барих тэрнээс бол ангиж ирсэн дархлаа болно гэж асуулт юм шүү. Энээс үл дөнгөс юм биш. Их баярлалаа. Манай одоо хэвлэл мэдээллийг эрхэлсэн хүмүүс энэ төр гэхдээ ер нь энэ арай хэтэрч байна. Энэ дээр юу бичиж? Тайлбар эсэргүүцэл одоо тийм биш. Гэхдээ яах юм бэ? Наадах чинь одоо ингээд нэгэнтэл хилцэн тэгээд уушигнаас гарсан хий амны хөндөөгөр гараад хүмүүст хүртсэн. Одоо хичнээн яцаагаад тэр түрүүчийн мэдээлэл хамгийн одоо юугаар л үлдсэн байгаа. Нэг талаас. Нөгөө талаас чамайг өчгөр дахиад хариу бичнэ. Дуустдаггүй. Бөөн одоо ийм маргаан. Яах юм? Монгол тулхтны 100 эрхэм. Төрийн өндөр албанд ажиллах бол тухайн үедээ ажиллаж байгаад за тэр төрийн хангамж үйлчилгээ байдаг байх. Энэ зүйл цаг хугацаатай зогсон шүү дээ. Үүний дараа хувь хүний амьдрал үргэлжлэнэ. Таны төрөний хэлдгээр гэрийн одоо эцэг байх, тийм ээ? Энэ үр хүүхдийнхээ өмнө хүлээсэн хариуцлагын төлөө амьдрах болно. Тэгээ энэ үед тийм төрийн өндөр алба хасж исэн хүмүүсийн маань амьдрах нөхцөл боломж ямар байдгийг, хуулийнхаа хүрээнд яаж шийтгдсэн байдгийг санаа зовлгүйгээр тодорхой хэмжээнийхээ хуримтлалаа үлдээгээд бий болгоод ингэх боломж нь хууль эрх зүйн хувьд ер нь өнөөгийн байдал нь ямар байдаг юм бэ? Яг ер нь бол төрөөс одоо тэр төрийн тэргүүн байсан хүмүүсийн ахуй амьдралыг бас харж үзэх гэж боломжийн хэрээр анхаарал тавьдаг юм аа. Хаана одоо үлдсэн бүх насанд нь засгийн газрын гишүүний цалин өгдөг. 50 квадрат метр орон сууцны үн өгдөг. Надад 50 сая төгрөг өгсөн. Одоо энэгээр орон сууц бариул гэж. Тэгээд бариулсан л да. Тэгээд бас нэг бодлон дагуулсан уу? Тэгээд бариулсан тэр 50 сая чинь бол одоогийн ханшаар бол 1 өрөө байшингийн үнэ. Зүгээр тухайн үедээ 99 онд гэхэд бол тэрэн дээр 120 сая нэмжиж 167 саяар тэр хөрхөн 2 давхар хаус бариулсан шүү дээ.
Тэгээ тэр чинь ганцхан айл амьдэрдэг. Өнөө 99 онд мариулсан байшин чинь ганц айлын сууц. Тэгээ нэг тийм өнчин ганц байшин. Тэгээ тэр чинь нөгөө тех дулаан, цахилгаан, цэвэр бохор тэгэл энэ бүх юм нь нэг тийм мохор олгоо шиг нэг ганцхан юмд нөгөө дамжиж явах юм байхгүй. Тэгээ зогс нэг ашиглалтанд бас хөрхий бас хэцүү. Энэ цэвэл мал одоо ерөөсөө тэрний чинь бохрын, цэврийн, цахилгааны бүх юмны сэлэсэр болж тэр юмыг зохицуулдаг ийм л байлаа л да. Нэг талаасаа нөгөө талаасаа дээдэгч ганцхан айл суудаг. Тэгээ нөгөө хүүхдүүд сургууль соёлд явцгаасан айл орон болоод явцсан өдөө хоёулах нь бол голцоо байдаг байхгүй юу? Тэгэхээр чин тэр чин одоо бас их хэцүү. Тэгээд одоо их мундаг юу болж байгаа. Тэр газар дээрээ одоо 20 хэдэн давхар байшин барих. Тэгээд тэрний нэг давхрын бүтнээр нь одоо манах. Тэгээд хэдэн хүүхэд ах トゥ нар энтрээ цуглуулж нэг хэдэн айл 78 айлын сууц болгож байгаа. Тэгээд ганцаараа амьдрах хэдэн хүүхэд ах トゥ нар хажуудаа авч одоо тэгэл нас явж ядран зүдрэн бас эн чин асруулах яах юм байна шүү дээ. Тим зорилгоор тэнд одоо 30 сарын дараа сайхан өндөр байшин байна. Тэгээд тэндлэл тэндээ тоол очих юм байна тийм. Тэргүй яг гэж юу манайх тэр чинь тийм нөхцөлтэйгээр одоо байна шүү дээ. Монгол хүмүүс гүүх ухаантай хүн гэж ярьдаг шүү дээ. Гүүх ухаан гэж ярьдаг. Та ер нь тийм гүүх ухаан тэгээд нэрсэр юм байлгүй яах вэ? Тэгээд гүүх ухаан гэдэг бол ер нь одоо нөгөө талаараа ярих юм бол суу зал гэж хэлдэг тийм ээ. Суу цог зал гэж бас хэлээд байгаа зал гэж. Цог зал гэж. Тэгэхээр энэ бол бас ямар нэгэн хэмжээний жоохон тийм залжуу байх юмнээ эв болох тийм үү? Ер нь одоо 2-3 юмыг ингэж харьцуулж байгаад энэ дараа дээр юм болоо да. Өнөөдөр энэ бол заахгүй харагдаж байна. Тийм ээ? Тэгээд одоо нөгөөх баруун нь баруусхий суусан хаанаас нь харисхий суусан одоо тэр хамуутай даах чинь энэ ер нь явж хурдан мар болчих юм биш байгаа. Энийг тордвол гэдэг бол одоо тэр хүний гүүх ухаан. Тэгээд хямдхан байхад нь аваад хурдан морь болгоод тэгээд одоо жипээр л солихол байхгүй юу? Энийг гүйх ухаан гэж байгаа. Ийм гүйх ухаан монголчуудад их бий. Хүмүүсийг уйлж явахад инээж яваагүй гавья. Хүйтэнд хөрч байхад нь халуун өрөөнд заларч хөнгөнсөн тэргээр дайрчихшгаад өнгөрч яваагүй гавья. Хүнд бэх цагт нь жаргаж гівтэйгүй гавья. Энэ бүхнийг элгэн садан хүмүүс та нартайгаа хуваалцж яваагаа. Эсгээрт аж төрж явгангүйж явсныгаа архимын дэд эрхэмсэг гавья гэж би үзнэ. Дайлимдуулаад нэг хэлж хад одоо ингэж байгаа юм. Одоо нэг алт төтлөв ирнэ шүү дээ. Тий. Тэгээд улсууд надаас мөнгө бас одоо гуйх гэдэг юм уу да. Тийм юм яана л да. Тэгээд тэрнийг юу гэж хэлэхгүй та одоо Монголын алтны одоо бүх үйлдвэрүүдээс алтныхнаас та мөнгө авч байгаа шүү дээ. Тэгэхээр чинь одоо та чинь одоо нэг жуулжул юм бидэнд өгчөхөд одоо юу нь болохгүй байна. Харуулж байгаа юм уу? Гин шүү дээ. Сонин хүмүүс бол ингэж яадаг. Би бол нөгөө эдийн засаг их хүнд байх үед энэ хэдонд одоо хамгийн түрүүн борол хамгийн амархан борлож болох ямар бүтээгдэхүүн уулуурхай байх вэ гэхээр алтлаа байдаг. Нөгөө боловсруул. Тэгэл тэр алт хөтөлбөрийг чинь ягаад бидэн чинь зөвлөлтийн тусламж гэж юм байхгүй. Нөгөө сэвийн одоо зээл тусламж гэдэг нь байхгүй. Яг л өөрөө нөгөө бусад улс орны чинь одоо өндөр хөгжилтэй орнууд чинь цугаараа капиталистууд, империалистууд тэр чинь юу дайсан байсан шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр тэднээс юм бөөнөр ороод ирнэ гэж юм байхгүй. Тэгэхээр өөрөө л яан шүү дээ. Би чинь төрийн тэргүүн болцсон. Тэгээд уулуурхай инженер хүн одоо чамд одоо мэдж чаддгийм байвал одоо тэгэл одоо гаргахаас өөр аргагүй гэдэг чинь өөрт тулж ирдэг юм байл ш. Тэгээд одоо манай геологийн барс гэж их сайхан орлог цайд байсан одоо тэр юу яагаад аюулаа ярьж иж гэдэг манай алт ирнэ хайшхнаа байна.
3,000 тонн алт бий. Монголын юунд одоо геологийн бидний ерөнхий дансанд бид нар чинь нөгөө зөвлөлтийн одоо хэмжээгээр даналздаг байсан учраас нэг 2-3 хил 20-30 хил алттай нөөцтэй тийм нэг гуужалга энэ төрөг бол тоодгүй. Тий. 100 түнээс дээш. Тэгээ нөгөө одоо бугант толгойтын алтны үйлдвэрийг зөвлөлттэй 74 онд байгуулдаг чинь тэр том нөөцөн дээр. Наадуулыг бол геологууд зүгээр л тайландаа бичээд тэнд нэг тийм алтны илрэл яах юм би гэл. Тэгээд одоо нөгөө юунуудыг чинь бид нар ашиглах хэрэгтэйс бид нар 2 хил алт гэдэг чинь их юм байхгүй газар байна. Тэгэхээр тэр болгоныг одоо ашиглацгаая гэд ингээд тэр хөтөлбөрийг гаргаад ирсэн чинь ингээд ашигласан. Харин сүүлд 2002 оноос хойш Нинжа нар гэдэг аваргууд Нинжа нарын загалмай сэсэг гэж таныг хэлж байгаа. Одоо харин тэгдэг юм одоо тэгээд нөгөө алт хөтөлбөр алт одоо олборлоод хэлсэн болохоор одоо тэгж хэлдэг нь одоо хэлхээс явах бол тийм байлгүй яв гэж. Тэгээ энэ асуудлыг яаж зохицуулах ёстой юм бэ? Гэхдээ энэ амархал да. Дэлхийн одоо туршлага байна. Энэ ганцхан Монголд байгаа юм биш. Энэ тэндгүү байна. Хятадд байна, Оросд байна. За тэгэл одоо энэ Африкийн орнуудад бол бүр үе төмөрөө байна. Тэгэхээр хамгийн гол нь энэ зүгээр ингээд дураараа ганц нэгээрээ тэгэл тааралдсан газар авахд төнкөж явд юм биш. Энийг журамлаад тэгээд одоо энэ алтны үйлдвэрүүдтэй сайхан гэрээ юу байгуулад тэгээд Нинжа нар бол өөрснөө тэр үйлдвэрийн техникээр авч чадахгүй өчнөө бас үлдэгдэл хаягдл байдаг. Тэрний одоо энэ гар аргаар сайхан одоогийнхоо энэ боловсруулж байгаа хэмжээгээр боловсруулаад тэгэл дор нь тэр үйлдвэртэй нөгөө гэрээтэй ажиллаж байгаа юм чинь тэрэндээ тушаагаал бэлэн мөнгө аваад ингээл өөрийнхөө ажлын нөхцөл хөдөлмөр хамгаалал тэр бүх юмыг тэр үйлдвэрээр хариуцуулаад зүгээр одоо бол сүүлийн үед нийлж нэгдээд нэг тийм артел юуны хэлбэрт ороод ингээд эхэлж яана л да. Энийг цааш нь өргөжлүүлэх хэрэгтэй. Түүнээс биш Нинжа нарыг ерөөсөө одоо байж болохгүй одоо энийг зогсоон яана гэж хандаж болохгүй юм билээ. Яг гэвэл ажлын байраар бид нэр тэр болгоо хангаж чадахгүй шүү дээ. Тийм ээ. Тэр алт хөтөлбөр болоод таны хэрэгжүүлсэн алт хөтөлбөр бол яг тухайн үеэ мэдэрсэн таны нөгөө геологийн мэрэгжлийн давуу тал гарсан маш том хөтөлбөр байсан гэж боддгийн. Тийм шүү дээ. Татвар нэмэгдснээс 68 тэр аюултай. Тэр аюул болсон бүх алт гадагшаа гарсан тий. Тэр бол яс одоо аимшиг. Тэр чинь тэгээ саяхан болов уу? 1-2 жилийн өмнө. Тэгээ 2 жилийн өмнө болоод гэдс дотроо одоо хүртэл нуугаад амтан ерөөсөө нуухгүй газаргүй тэгээд гарах янз бүрийн аргаар тэгээ гаргаад байгаа байхгүй. Тэгэхээр чин бид нэр жилд 23 тонн алт гаргадаг боллоо. Тий. Одоо 5-6 тонн. Тэр бусад нөгөө 20 тонн хайцсан. Гаргахаа байсан үгүй гаргаж байгаа. Тий. За 23 байш юм гэхэд нэг 15-6 гаргаж байгаа. Тий. Тэгээ тушааж байгаа нь 5. Тушааж байгаа. Тий. Бусд нь цугаараа Солонгос хятад тэгээд одоо хаашаа байдгийг. Тэгээд буруу шийдвэр гэдэг бол ерөөсөө л ийм буруу үр дагавар, ийм хохирол төрөгдөг. Тэгээд тэрнийг хэн ч хариуцдаг. Уул нь алт хөтөлбөрийн талаар ч юм уу нэлээд хойшхнаа асуу гэж бодсон юм л та. Тэгээ би та хоёрынхаа яриаг жоох урагшлуулах гэж байна. Юу руу урагшлуулах гэж байгаа юм бэ гэхээр та бол ерөнхийлөгчийн бүх нийтийн сонгуулиар сонгогдсон Монгол улсын анхны ерөнхийлөгчүүд. Хоёулаа бүх ард түмний тийм ээ. Тэгээд энэ талаасаа бол яахын аргагүй түүхэн хүн. Тэгэхээр бүх ард түмний ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх төр шийдвэрийг гаргах бол танд яггүй байсан баха гэж бодож байгаа. Харин тийм ээ. За ямар ч байсан эхлээд өнөө коммунизм гээд тэгээд тэр нь юу гэж болох вэ бид нэг жаал хиймөрөөдөж байгаа л тэгэл өөрийн гисэн жолжул ачаатагаал тэгэл нөгөө капитализм гээчин юм руу орлоо шүү дээ. Би ч алгасаа явцсан гэд хэлээд байдаг. Технээ нэг ч хол яваагүй нэг алгасч гүйгүүлсэн ч юм байхгүй юм байна л дээ. Тэгээд алгасан тэрнтэйгээ нийлхийг л алгасах гэж хэлсэн болтой юм шиг одоо бодох нь тийм байгаа юм. Тийм учраас улс төрийн төвчөө одоо огцроод тэгэл их хурлын өөрчлөгдөөл ингээл ирлээ шүү дээ тийм ээ. Тэгэхэд надаас ерөөсөө асуугаагүй. Тэгэхэд ч одоо
Монгол Ардын хувьсгалт нам ирэх барьжээ шүү дээ тэр ирхийг. Тэгээд асуугаагүй намайг Ардын их хурлын тэргүүлэгчдийн даргад миний нэрийг дэвшүүлээд тэгээд сонгуул тэр бүгд хуралдаал за энэ очир утыг Ардын их хурлын тэргүүлэгчдийн даргад нэрийг дэвшүүлье. Унгаад аржиг ерөнхий сайдад нэрийг дэвшүүлье гэсэн ийм юм тэр намын яриад тэгэл надад маргааш одоо ийм хурал болон сонгуул болон чи чамайг одоо Ардын их хурлын тэргүүлэг. Гэхдээ хэр чин одоо би чи нэг хуучин цагийн хүн одоо ухааны чолоогүй тэгэл одоо тэгэл дуугаа хийч одоо зөвшөөрнө гэж хэлдэг үстэй. Тэгээд нэг тийм тайлбар хэлээгүй. Тэгэл байж байгаа. Тэгээ их хурлын тэргүүлэгчдийн дарга болов. Тэгээд тэнд 3 сард болоод тэгээд сонгуул 9 сард болоход чинь тэнд нөгөө бүгд найрамд хонголоор дулсын ерөнхийлөгч гэж юм яа. Тэрний чинь нөгөө юунаас сонгоо? Их хурлаас. Ард түмнээс биш. Их хурлаас сонголоо доо. Тэгээд яг Монгол Ардын хувьсгалт намайг гэж санал гаргаад тэгээд үндэсний дэвшлийн нам, социал-демократ нам энэ бусад намууд дэмжиж тэгээд одоо их хурлаас ерөнхийлөгчөө сонгогдчихваа. За ингээд нөгөө шинэ үндсэн хуулиа баталж аваад шинэ үндсэн хуулийн дагуу 93 онд тэгэхээр би чинь 90 оноос 93 он хүртэл одоо Монгол Улсын тэрийн тэргүүн байдлаарч байна да. За ингээд энэ хугацаанд чинь хамгийн одоо ярвхтай айхтар үе байсан. Тэгээд энэ үе чинь ерөөсөө Монгол улс ардчлалын төлөө явж байгаа ардчилсан Монгол улсын тэрийн тэргүүн ардчлалын төлөө л байх ёстой. Ардчилсан үндсэн хуулийг боловсруулах, хэлэлцүүлэх үйл ажиллагааг л эхлүүлсэн. Тэгээд ард түмнөр хэлэлцүүлсэн. За тэр хэлэлцүүлэгт бол одоо 900-аад мянган хүн давхарцсан тоогоор орсон байдаг байхгүй. За энэ тэгээд баг хурлаар 2 удаа хэлэлцүүлж тэдэнд чинь зэмлүүлж одоо болж гин гэж дөгнүүлж ингэж яваад тэгэл хамгийн сүүлд нөгөө 430 депутаттай ардын их хурлд чинь өргөн барьж тэнд одоо үндсэн хуулийнхаа тухай илтгэлийг тавьж тэгээд 60 гаруй хоног хэлэлцүүлж нөгөө улс төрийн намууд чинь тэгнэ шүү дээ. Улс төрийн намуудтай эвсэл холбоот чинь цугаараа л өөрийнхөө үзэл бодлыг одоо төрийн шийдвэрт юм уу одоо ингээд оруулах гэж зүтгэн. Тэгэхээр чин авахгүй архилаар нэг хэсэг нь гомдно. Цугыг авахлаар хямцаг болно. Одоо тэр чинь ерөөсөө юу ч биш болно. Тэгэхээр энэ болгоны чинь зөвшөлтөд аль альнаас нь л одоо юм оруулж ингээд хэлэлцэн тохирыг зөвшөлтцээ гэдэг ингэхдээ зэрэгэл үгүй энэ бөөрн килээд одоо ерөөсөө төс тас одоо ер нь юу яахгүй ингээд либерал зан гаргаад байна гэж загнана. Нэрээ та өөрөө сануулчлаа. Тийм шүүмж их байдаг байсан шүү. Бөөрн кигээд. Ухаан одоо нэгийн хин үзлийг л зөвшөөрөөл нөгөөхийг л тас хорихны л дээ. Тэгхийн бол их тууштай бодлоготой хүн байхгүй юу? Ингэж болохгүй. Ялангуяа энэ ардчлалын эхний одоо тэр 90-ад оны эхэнд чинь энэ болгоныг зохицуулах гэдэг чинь одоо ерөөсөө үеийн үр томын ажил байсан шүү дээ. Монгол улсын шинэ үндсэн хуулийн их хувь дээр гарын үсэг зурж ардын их хурлын тамгыг дарлаа. Монгол улсын үндсэн хуулийн уг их энэ болой гэж бичсэний дор Монгол улсын ерөнхийлөгч Пунсулмаагийн Очирбат хэмээн гарын үсгээ зурснаар үндсэн хуулийн их баталгаа чиглэлээ. Зарим нэг одоо гоц гишүүдтэй шилбэл ташалбар шөнтэй бол одоо хоёулаа сууж байж ч юм уу бүр гэртээ авчирч байж хоёулаа ярьж хөөрч бас нэг аяг такш юмны хоёр талд сууж байж энэ төр ойлголцох. Хүш энэ чинь ийм юм яриад байна шүү дээ. Чи энийг нэг ингээд нэг бодооч. Бүр зарим үед бол үгүй чи энэ хуралд яг энийг хэлж яхад орохгүй бай. Болж гин үү гэж ярих хүртэл юм байлаа шүү дээ. Тэгэхээр энэ болгоныг хийгээд тэгээд нэг батлаад цугаараа 99%-аар одоо ингээд батлаад ярас гэд гараа ирэх чинь янз юм болж байгаа шүү дээ.
Тэнгэрийн цаг. Миний бие Монгол улсын тусгаар тогтнолыг ардчлал хангана гэж үздэгэн хувьд ардчлсан хувьсгал нь Тэнгэрээс бидний ивээсэн их хувь заяа байлаа. Монгол улсын анхны ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат. Миний тэр нэг их хурлд тэр хилцэж байгаа үед сууж байсан нэг зураг бий. Хоёр янзаар авсан байдаг. Нэг нь бол ингээд шанаагаа зөвшөөд ингээд суудсан ганцаараа нэг ширээний ард тэр ерөнхийлөгч тэр хойно сууж идэг байсан. Тийм нэг зураг, тэрнийг их өрөвдөлттэй зураг гэдгийг. Тэр бол нөгөө яайда гэсэн шаналгаатай тэр хилцүүлгийн явц чинь нэг тийм сонин хаана одоо Монгол бүгд 8 дахь Монгол улс гэдэг тэр нэрнээс яагаад ганцхан Монгол гэдэг нэрийг үлдээвэ? Яагаад ардын гэдэг үгийг хасаад байгаа юм бэ? Иргэдээ ингээд ялгуурлаад нэг хэсэг нь ард болно, нөгөө хэсэг нь өнөө баячууд. Тийм ээ? Одоо нэг хар феодал гэдэг тийм ээ? Шар феодал. Ийм гэж ингээд ялгцсан. Тэгэд ийм ялгаа тэр нөгөө коммунизмын том лозунтай Марксийн тэрнтэй нийцж байсан учраас тэр ард гэдэг үг их чухал байсан. А энэ ардчилсан нийгэмд тэр битгий хэл энэ үндсэн хуулийн чинь ламмар батлалцаа сууж исэн шүү дээ. Тийм ээ? Өнөө сэхэтэн том дарга сайд нар одоо юу гэдгийг тэд нар чинь сууж исэн. Монголын тэр үед нэх баячууд гэж алдаршаагүй боловч бас хөрөнгө мөнгөтэй тийм эрх мэдэлтэй хүмүүс сууж исэн. Тэгэхээр эн чинь бол зөвхөн ард гэдэг тэр сонгодог ойлголтоор биш. Эн чинь Монгол улсын иргэн гэдэг тэр өргөн утгаар байгаа учраас энд заавал ард гэдэг үг байх шаардлага байхгүй. Гэл ингээд хэлэх жишээтэй. Тэгээд одоо бол нийгэм одоо хүлээн зөвшөөрч ойлгож байгаа л да их хожуу хүрдэг юм л да. Нөгөө 75-ын гутал 700-ын гутал чинь бас л одоо зах зээлийн харьцаа харан шингэл аминдаа хэлэх гэсэн л хонтой юм л да. Шууд хэлсэн нь одоо тэгээд хэлжлээр л нөгөө хувь тавилан 45 гутал өмсөх хувь тавилантай байжээ хөрхийг нэг хэсэг үсгүй ус гомддог ч юм уу. Хүмүүс оюун мандлын ирэн ирлээ гээл оюун ухааны ирэн үе ирлээч гэж яриад байна л да. Тэг үнэхээр тийм ирэн ирж байгаа юм бол бид цаг хугацаад өнгөрсний дараа л юмыг их ойлгодог. Тэр үед тэгж хэлсэн юм байна. Тэр нь ийм учиртай байж гэд. Тэгэхээр хүн оюун ухаантай хүн л юм бол энэ цаг хугацаагаа үнэлж цаг хугацаанд юмыг ухан ухаарч амьдрах ийм үе одоо нэг хүн төрлөختөн бидэнд ирдгүүн болов. Бид ихэнх зүйлээ цаг хугацаанд л орхичдаг, цаг хугацааны дараа л ойлгох гээд байдаг. Зөв ер нь аливаа онол бол заавал нөгөө практикаар шалгагдчихэж тэгээд хүлээн зөвшөөрөгддөг, тэгээд хэрэгжүүлдэг. Тэгэхээр улс төрийн онолын хувьд бол бас төрүүлсэн юм зөндөө байдаг. Хаана одоо би нэг Азийн бор олно гээл нэг хэлээд том асуудал хэлээд тий. Гэхдээ яагаад Монгол ийм их одоо чадвартай, баялагтай ийм их одоо боловсролтын төвшин өндөртэй ард түмэнтэй байж иж бид энэ төвшөнд хүрэхгүй вэ? Тэгээ ер нь хаа хүрэхээ мэдэхгүй хүн бол хаач хүрдэггүй гэж байгаа юм. Хаашаа явахаа мэдэхгүй хүн бол хаач хүрдэггүй гэж. Тэр бол хүрч болдоггүй зүйл биш. Болдог. Тэр нь ард түмний хичээл зүтгэл. Тэгээд тэр төрийнх нь бодлогын одоо оновчтой зөв байх. Эннээс энэ хоёр нийлжиж тэрнийг хийдэг юм байна л да. Тантай ярилцж байхад анзаарагддаг нь юу вэ гэхээр та их сонин үгийн сонголттой юм шиг. Жишээлх юм бол орчин үеийн улс төр ариун цэвэр муу байна ч гэдэг юм уу. Солонгорсон эдийн засагч гэдэг юм уу. Бүр нэг тийм их сонин. Түүн дээр нэмэх нь бас та нөгөө дарга мэрэгжил. За тансаг явах гэл үргэлжилсэн тийм ээ. Нэг бол ер нь таны үгийн сан нэг юм өвөрмөц байна уу? Та энэ дээр ямар бодолтой? Үгүй яа хавтаа зү ер нь бол ингээд дандаа нэг
улс төрийн хэллэгээр хэлээд байхаар чинь хүнд хүрэх нь бас нэг сайн биш юм шиг байдаг. Тийм учраас монголчууд бол ер нь одоо юмны утгыг тайлж ойлгохдоо их авьяастай, их гүн сэтгэлгээтэй ардсан л дөө. Би чинь одоо тийм загнуулахаар юмнууд хийн л дээ. Тэгээд тэрэнд бол би нэг бие өмөрөөл одоо юу яагаад байх юм байхгүй. За төрийн төмөр нүүр гээд нэг хэлээ тавьчихсан тэр юм. Тэгсэн чинь эн чинь хөө нөгөө танкн дээр зураад намайг чинь одоо төмөр нудрага гаргах нь гээл тэглэж ийсэн. Гэхдээ тэр чинь бол ерөөсөө хуулийн өмнө цугаараа эрхтэй. Нудрагч гэж хэлээгүй. Төр төмөр нүүртэй. Төмөр нүүртэй тийм. Би төр төмөр нүүртэй. Нудраг гэж хэлээгүй. Нудраг биш. Төр төмөр нүүртэй. Тэгэхээр ч энэ чинь их хатуу одоо тийм харгис юу болох нь байна гэж тэгжсэн. Зарим болохгүй зүйл төмөр нүүрээ гаргана шүү гэж хэлсэн. Уг нь бол тэр чинь хууль бол тий. Одоо бүр шаардлагатай. Хуулийн одоо цугаараа дээр дөргүй биелүүлэн шүү. Одоо төмөр нүүр хэрэгтэй байна. Тийм. Тэгэхэд одоо чинь зүгээр нэг ядарсан ажил төрлөгүй эмэгтэй хүүхэдтэй нэг памперс центр авч өгөх гээд нэг 10,000 цаас хүний юм авцсны төлөө 5-6 жил шоронд хийдэг. Гэхдээ тэр тоог нь одоо хэлэхэд Оросоор бол тэр миллиард, Монголоор бол одоо тэрбум их 80 гэсэн тийм тоотой юмнууд сүнгэнүүлсэн нь тэгэл таны түүн дээр нэмэх нь бас та нөгөө дарга мэрэгжил. За тансаг явуулах гэж үргэлжилсэн тийм ээ. Тэгэхээр дарга мэрэгжил гэдэг тэрийг одоо эргээд бодоход цаг хугацаанд шүүмжлүүлж байсан ч гэсэн одоо эргээд бодоход үнэхээр тэр бол мэрэгсэн байх хэрэгтэй юм шиг байна. Хүн удирдах хүн. Тийм. Тэгээд тэр тансаг явуулах бас их юм дагуулсан. Гэтэл бас цаг хугацаа өөрчлөгдөхэд юм тайлагдах юм л та. Тайлагдах нэг нь тайлагдаж, энгийн нэг нь энгийн болж харин тэгдэг л дээ. Тансаг баярлах хэрэгтэй. Ухаан одоо тансаг явуулах чинь манай мо талигач хөрхи зэний загнадаг байсан байхгүй. Энэ одоо юм үзээгүй юм шиг ингээд энтэй хүлээч тансгийн магтаад. Тансгийн магтаад тэгээд загнаж ийсэн. Тэгэхээр сүлд тэр харшид нэг явуулах болсон чинь нөгөө зэнигийн хань тун тийм их биеийн нийл гарсан тансаг хувцастай явж ийсэн шүү. Тийм. Тэгэхээр тэр чинь тийм орчин байхад, тийм сайхан байхад байлгүй яадаг юм. Энэ ярианууд бол энэ ийм илэн далангүй болж байгаа үед бол би ойрхны нэг юм асууя гэж бодож байна. Ойрын үед нэг дайчин тамсгийн билүү нефтийн юун дээр очиад та нэг дээлээ нэг ингэсэн. Тийм. Монгол Улсын ерөнхийлөгч очирвот Дорнод аймгийн Тамсгийн сав газрын тосон уулын гэрээт 19-р талбайд Америкийн нэгдсэн улсын Schneider Oil International компани газрын тосны цооног өрөмдөх ёслолд оролцлоо. Тэгээ дараагаар нь та бол хүүхдийн сургуулийн мөнгийг одоо тэр дээлээ зараад нэг төлчих юмсан гэсэн үг хэлсэн байна. Тэр нь ёгт юм уу одоо шоколад хэлсэн юм уу? Үнэн голоос очирвотыг ядраад хүүхдийн сургуулийн мөнгийг дийлэхгүй нөгөө дээлээ зарах гэж байна гэж амьтан тэрнийг их сони муш гэж ойлгосон. Тэгсэн үү? Тэгсэн. Өө тэг би бол үнэн голоос хэлсэн байлаагүй. Яасан гэхлээр за дээл тасалдаг бол би 94 онд цагаан элсний орд дээр нефтийн орд дээр анхны өрөмдлөг хийхэд нь тэнд очоод тэгээд нөгөө нефтийн чинь нефт ингээд олгойтох тэр нь дор орж одоо тэр нефтээр өөрсдөө шүршүүлдэг тийм юутай ёстой. Тэгээд би за танаа энэ одоо өрөм нефтийн одоо судлыг олоод тэгээд одоо эндээс нефт олгоодж тэр олгоодсон нефтээр монголчуудын гоёлын дээлийг мялах болтугай гэж хэлсэн байхгүй юу? Тий. Тэр 94 онд. Тэгээ 95 онд биш ээ 97 онд л доо. Тамсгийн тэр ордод бас жинхэнэ нефт чинь ориглоод 3 жилийн дараа тэгээд тэр чинь одоо сонгуулийн өмнөх юм аа. Тэгээд чи би тэрэнд чинь одоо нөгөө төрүүчийн тэгж очоод дахиж очоод баярлаад тэгээд одоо өөрийнхөө тэр чинь миний гоё дээр байхгүй тийм гоё цагаан тийм дээ. Тэгээ одоо би тэрүүн тэгж хэлсэн хүн чинь тэр нефтийнхний ёсоор нефтэнд нь гараа дөрж жагаад
Тэгээд дээлээ мялаасан байхгүй юу? Тийм. Тэгээд тэгэхэд бол тэр цооногийг өрөмдөжсэн юу Америкийн Soko International гэж компани өрөмдөжсэн. Тэгээд бид тэр компани эзэн Эдвард Стори гэдэг нөхөрт юу гэж хэлсэн гэхээр за хөөш. Чиний энэ их одоо ийм сайхан амжилттай боллоо. Чи ингээд Монголд нефтийн хайгуул хийсэн одоо олсон гэж чи эндээс нэлээд ол золох байх. Тэгээд чи бодвол энэний түүхийг Монголд нефт хайсан одоо ингээд одоо ийм сайхан үйлдвэртэй болсон гэд хэлэх байлгүй. Тэгээд музей байгуулна бах чи. За тэр музейд чинь би энэ дээлээ тавихад чамд зарна. Нэг $100,000 орлогч гэнэ. За тэр $100,000 би зэ охино. Одоо танад Америкт сургуульд явах тэр зардлын энэгээр төлнө. Гэхдээ болж ийн гэдэг. Тэгээд бид нар тийм ярьж ийсэн байхгүй. Тэгээд тэр үед чинь одоо энэ чинь Америкт сургуульд явах гэдэг чинь бас манайд тийм мод юудын тийм бас нэг хүсэл тэмүү байлаа шүү дээ. А зардлын төлөх мөнгө тэр миний зэ охины ээж аваад ч байхгүй, надад ч байхгүй. Тэгэхээр би тэр мундаг нефтийн одоо хүнээс тэр музей зүзээ байгуулахад $100,000 бол нэг их юм биш байх гэж бодож дөрвөн үн хэлсэн л дээ. Тэр үний юм. Тэгээд тэр музей чэсэн байхгүй $100,000 зараагүй дээл чинь манай автранд байгаа. Одоо байж байна. Очирвотын тухай яригддаг юмнууд аль нүний аль нотлаа. Очирвот гэдэг чи ер нь ямар хүн бид тууштай ерөнхийлөгч ус байхдаа чи ерөнхийлөгч байхдаа чи ийм л хүн гэдгийг л батлах гэсэн шүү дээ. Юусе ийм гурван зорилготой. Нэ дөхөж гин үү? Дөхөж. За тэгвэл дөхүүлээ. Одоо дөхүүлээд юм шиг их өндөрт байгаа хүнд бол хүмүүсийн худлаа бэлдүүлж байгаа. Энэ билбүүрдэд долгонож байгаа. Энэ юм бол маш их улсны харгаагаар ялах бэлгийнүүд байх ёстой гэж ярьдаг. Тэгэхээр энэ чи өөрийн чинь одоо ингээд өндөр албан тушаал харж байхад насаараа мартамгүй муухай бэлдууч долгонс юмнуудаа авчирч байв. Гэхдээ тийм юм би ер нь анзаардгүй. Намайг долгонох хэрэг байдгүй баха. Гэхдээ би бол одоо ертөнц бэлдуучтай барчаагүй. Бараагүй. Бас нэг нэр хүндийн төлөө юм бас хүмүүст байх шиг байдгийг. Тэгээ би өнөөх нь хэрэгсдэг байхгүй. Эсвэл бүр сөрөг юмд орно. Хэрэг тэгээд байвал бүр энэ чинь ямар сони хүн бэ? Энэ чинь энэс чинь жоохон зайтай байх хэрэгтэй. Сайн таньдаг юм аа. Тэгээд бодчихно. Ер нь дарбал таньда биний чинь одоо өдөр тур чадвар гэдэг нэг ном бичсэн. За. Тий. Таних чадвараа бичсэн. Тэнд одоо ер нь юм байгаа шүү. Байгаа. Тэр аюул байна. Тэр ном нэг аль юу. Энэ байдал бол бас тэр болгон хүмүүст таалагдаагүй юм шиг байгаа юм. Тий. Одоо ялангуяа хуучин одоо Монголоор хувьсгалт намч байдаг юм уу тэр чинь хүмүүс бол энэ одоо намаа бас одоо намынхаа төлөө ер нь ажиллахгүй байна ч гэдэг юм уу юу ч гэдгийг тийм дүгнэлт бодол байсан шиг байгаа юм. Тэгээд энэ ерөөсөө ардчлалынхныг л одоо дандаа дэмжиж байна гэж. Тэгэхээр би бол тэр үед тэгж аль намын дэмжих би намын төлөөлөгч байгаагүй. Би Монгол улсын тэргүүн учраас би улсын ерөнхийлөгч болохоос биш нэг намын ерөнхийлөгч биш тийм ээ. Тэгээ нөгөө 93 онд чинь одоо бүх ард түмнээ сонгосон боллоо шүү дээ. Тэгээ нэр дэвшүүлэх юм болсон чинь яг хувьсгалт нам тэргээр миний нэрийг дэвшүүлэх барих ингээд юм яригдж л байсан л да. Тэгээд тэг чинь нэлээ хэдэн хүн байсан тэр дотор бол одоо Лодонгийн төдөв. Бид хоёрын нэр нэлээд дээгнүр байсан болтой юм. Тэгээд тэрнээс бас улсууд зарим чинь нэр усаа татаад тэгээд ер нь ман дээр нэлээд үлдсэн. Тэгээд хувьсгалт намын одоо баг хурлаас төдвийн нэрийг дэвшүүлье гэжээ. Ерөнхийлөгч юу нэр төдвийн нэрийг дэвшүүллээ шүү гэд ингээд. Тэгээд юу яасан. Тэрний дараагаар одоо энэ бааварч одоо их тийм сонин их шуурхай хүн шүү дээ. За одоо бид нар таны нэрийг дэвшүүлнэ.
Ардчилсан. Тий, ардчилсан одоо тэр ардчилсан үлгээс таны нэрийг дэвшүүлнэ. Та татгалзахгүй байгаарай. Одоо ингээд ястаа нэг өрсөлдөөнтэй сонгуул гэдгийг чинь Хийсэн дээ. хий. Одоо ингээд өрсөлдүүлээ. Гэт ингэхгүй юу? Ингэсэн байсан. Яагаад Баавар намайг одоо энэ цаг үеийн хүн бэ гэж хэлээд байгаа юм хэлээр яг нь ер нь бол энэ юмны одоо нэг юм үдсэн нөхөр, сайн муу юм үдсэн нөхөр тэгээд энд бол бас нэг гайгүй тийм төлөвшил суусан байх. Энэ бол нэх коммунизмдад одоо тэр үзэлтэйгээ зууралдаад байх хүн биш. Энэ нөхцөл байдалд бол одоо дасан зогчиж энэ шин юмыг хүлээн зөвшөөрч биднийг бас ингээд хамт энэ шин нийгэм, энэ ардчилсан нийгэм рүү аваад явах бас боломжийн нөхөр гэж тэр л утгаар л хэлэх шиг болсон. Тийм. Бас их айхтар хэлж харсан байна л да. Тухайн үе тийм хүн биш байсан бол хэцүү тийм ээ. Ягаад гэвэл нэг системээс нийгэм нөгөө систем рүү маш том шилжилтийн үе. Тэгээ тэр чигээр нь ардчил зөв юм гэ тэр чигээр нь хуйлруулад аваад явсан бол бас хүнд байсан. Нийгмийн сэтгэхгүй бас түүнд бэлэн биш байсан гэ олон зүйл байсан бах л та. Тэгэхээр түүний дундчаар голчоор нь өнгөрсөнгүй өнөөдргүй маргааш гэж байхгүй тийм ээ. Тийм учраас тэр уламжлал шинжилгээчийг хослуулах асуудал бол хамгийн чухал зарчим байгаа юм. Би нэг жоохон бодоод сууж ирсэн. Бид нэр тэр уршаа цуслан руу тэр урдлын байр, их тэнгэрийн байр руу явах гэж ирсэн. Хотын байрнаас. Тэгсэн цэвэлмэ хөө яв өөрөө яач би энд нэг жоохон юм бодоод сууж ийн. Яасан гэдэг. Гэхдээ тэр хавьсгалт намынхан нэр дэвшүүлэх яасан төдвийн нэрийг дэвшүүлжээ. Тэгээд энэ Баавар эднүүд тэр Бямба жаргал гэж бас социал-демократ намын нарийн бичгийн дарга байсан. Тэр энэ тэр одоо таныг юу яа та нэг хоёр өгүүлбэр энэ дээр бичээд нэрээ гарын авсгээ зураад өг татгалзахгүй гэж. Одоо бид таны нэрийг дэвшүүлнэ гэж зэрэг гаргаж ирнэ. Гэхдээ ингэж ерөөсө болдгийм одоо эн чинь тэр нэг 3 жил чинь ерөөсө 3 жил тэхгүй шаггүй чанга жилүүд байсан. Тэгээд тэр чи хэцүү. Муу сайн хэлхийн чинь сайн хэлэх гэдэг юмыг би ер нь тэр үед нэг санахгүй байна. Ер нь муу л загинсан, шүүмжилсэн одоо тийм л юм л их сонсч байсан. Ер нь эн чинь барах жил биш байна. Энд ер нь гэсэн би дотроо тийм бодолтой байхгүй. Тэгээд цэвэлмат хэлсэн. Тэгсэн чинь күд бодоод байх юм юу байдیں۔ Тэр эн чинь зөвшөөрлийн нөгөө л явуулахгүй юу гэдэг байгаа юм. За түүс тас. За тэгээд би тэгэл үндсэндээ зөвшөөрсөн. Ингэж л одоо нэр дэвшсэн байхгүй юу? Тэр юмд. Тэгээд өрсөлдөөд л таа. Тэгээд өрсөлдөөд. Гэтэ тэр үед хувь хүн талаас нь танд бодоход бол танд сүрэг тал ихтэй байсан шиг санагддаг. Яагаад гэвэл одооныхоор л нөгөө намаас сулсан өөр намаас дэвшиж байгаа. Тэгээ дээрэс нь тэр үед чинь хөдөө орон нутагт ч юм уу сонгуулийн штаб ардчилсан талынхны чинь гар хөл бас бэхжиж чадаагүй байсан үе шүү дээ. Тэгээ тийм үед та тэр өөрийгөө сурталчлах суртал хуулгаа хэрхэн хийж өв түүнд танд зүрх алдчихсан зүйл байдгүй. Би ер нь хүндэтгэл байсан шүү дээ. Хүндэтгэл байсан. Ялангуяа тэр бүх ард түмний сонгуулийн өмнөх одоо 93 онд чинь ер нь одоо хараал 92-ийн ерөөлн нараа баг хараалн нараа төлхөө байсан тийм л үе л дээ. Тэгээ тийм үеийг өнгөрөөж яваа хүн нэг өрсөлдөгч нөгөө талд нь бол одоо бичиг номын соён гэгэрүүлэгч гэсэн өргөмжилэлтэй одоо лодонгийн төдөв ингээд байж хахад энэ хоёрыг ингээд яг тухайн үед нь өгнөд үзэх юм бол одоо төдөв болвол үнэхээр боломж өндөртэй одоо ёстой битүү марил байсан хэрэг шүү дээ. Би өрсөлдөгчөө муулахгүй бас өөрийгөө өмөрөхгүй гэсэн уриатаа өөр дотроо орсон юм а гэж тэр надад их гүнзгий сэтгэл үлдээсэн. Ягаад гэвэл энэ цаг үеийн сонгуул бол өрсөлдөгчөө муулахгүйгээр өөрийгөө өмөрөхгүйгээр эсэргээрээ явахгүй юм шиг байгаа шүү дээ. Тийм л дээ. Ерөөсөө монголчууд ч биш дээ. Монгол хүний аран шин монголчуудад нэг их цээрэлдэг юм бол хүм муу хэлэх. Тех тусмаа өөртөө одоо ингээд яаж байгаа одоо тийм нэртэй төртэй одоо манай төдөвч нь үнэхээр одоо эрдэм номтой их том соёлын том одоо хүн байхгүй юу. Тэгээ тийм сайхан хүннийг одоо хаана одоо
эсэн шидээр одоо муу хэлэл одоо би жишээлбэл муу хэлэл явж байгаа юм шин. Тэр бол надад хизээч байгаагүй тийм аран шин. Тэгээд одоо төрийн тэргүүний албан суучгаа тэгээд өөртөөгөө өрсөлдөж байгаа хүнийг 9 шидээр хэлэхэд тэр бол бүр ерөөсө бузар. Тэгээд тийм байж болохгүй. Энэ бол нэг зарчим. Тэнгэрийн цаг. Миний бие Монгол улсын тусгаар тогтнолыг ардчлал хангана гэж үздэгэн хувьд ардчлсан хувьсгал нь Тэнгэрээс бидний ивээсэн их хувь заяа байлаа. Монгол улсын анхны ерөнхийлөгч Консулмагийн Очирбат. Монголчуудын нэг мэрэгэн ухаан ер нь монголчуудын нэг тийм нандин чанар биелдэ. Одоо хална гадна хайрын дотроо гэж. Тэгэхээр намайг шүүмжилж байсан тэр бол одоо ястай нэг хална гадна байгаад сонгоод гаргаад ирсэн хайрын дотроо байсныг л илэрхийлж байгаа байхгүй. Тэгэхээр би ард түмний бас хайр хүндэтгэлийг хүлээж байжээ. Тэрний илэрхийлэл энэ болжээ. Намайг загнаад байсан чинь ер нь л улам өөдөн татгал гэж л хэлээд заагаад чиглүүлээд байсан юм байна шүү дээ. Хэлбэр нь өөрөөр илэрхийлэгдэжээ л гэж бодож суусан. Сонгуулийн Төдөөгаа та хоёрын оролцсон мэтгэлцээнийг таныг ялахад маш чухал үүрэг гүйцэтгсэн гэж ярих хүн олон байдаг. Тэр бол маш түүхэн мэтгэлцэн байсан гэж хэлдэг. Тэр мэтгэлцээний талаар та үгүй дээ яа хавтай тэр ч та болоод өнгөрцөн юм. Тэгээд тэн дээр зүгээр ажиглагдсан юм гэдэг бол яг тийм одоо сонгуулийн өрсөлдөөний хэлбэр бол Монголд анх удаа одоо гарсан юм. За тэр манайх чинь телевизээс их өргөн мэдээлэл олоод авчдаг болж шүү дээ. Сонгогчдод аймаг болгонд сум баг болгонд очиж уулзаж чадахгүй. Тэгээд яг тэн дээр ч одоо би байдгаараа байгаад төдөв маань жоохон тийм юу одоо номынхон хэлээр ярьсан болоо да. Нэг талаас нөгөө талаас над руугаа нэг жоохон бас нэг тийм шүүмжлэнгүй аястай юмнууд яриад байсан болов. Би бол нөгөө хүнийхээ талаар тэр өөтөө сэвтэй муу мухай юм хэлээгүй. Тэгэл одоо байдгаараа байгаад ярьдаг юмаа яриад ингээл өнгөрцөн. Тэгээд тийм нэг жоохон зөрөө ялгаануудыг чинь энэ монголчууд чинь их жархаа их тийм ахтар дүгндэг шинжилдэг ийм улс юм аа янз нь. Тэгэл одоо надад олон хүн санал өгсөн л байна лээ. Хүй боли. Гү болиг нь одоо би 2 цагтанд болзоотой л дөө. Ямар цэвэл мата болзоотой шүү. Би зүгээр гадуур ямар гээл зүгээр сэртгэл явчих. Тийм. Би холгаан лойрын болзоо юм байх гэж бодгүй. Ийм сайхан энгийн яриа бид нарт их таатай санагддгийн илүү дутуугүй өөрийн чинь ч нэг эрээгүй илэн далангүй сайхан хүн гэдгийг монголчууд мэднэ. Нэг хэйгүй ерөнхийлөгчүүлөө гэж их ярамтгай. Тэгж хүний сэтгэлд нэвчхийн шалтгаан ямар учир байна? Хүний сэтгэл тэгнэ гэж ирээр ингэ нэвтрээд орчдөг. Манай ээж бол одоо хүн шиг хүн байгаарай л гэж. Хүн шиг хүн байгаарай л гэж хэлдэг. Энэ одоо төрийн тэргүүнийг ялангуяа төрийн өндөр албаны хүмүүсийг ард түмнээс тасал хөндөрүүлдэг тийм их аюултай систем манайд зөвхөн манайд биш одоо энэ социализмын тэр юунд бол байсан. Жишээлбэл одоо Сэдэн болгоог ингээд айлд одоо гадаа яваад очиход
айлын эзэгтэй цай хийгээд өглөөр нөгөө комиссар нь Зэдэн Балдаргын комиссар халуун савтай цай барьж явал тэгэл өөрийнх нь удаг аяганд нөгөө цайг нь арт талд нь зогсож хийж өгөөл тэгэл өнөө хүн чинь тэр комиссарынхаа өгсөн цайг уун айлын авгаан хийж өгсөн аягтай цай ширээн дээр үлдэнэ жишээлбэл. За ингээд гэрийн эзэн одоо нэг шил юм гаргаад хондглаад одоо дараад ингээд барина. Ард нь нөгөө комиссар бас нэг шилтэй юм гаргаад тэгээд хундган тэгээд өнөө дарахтаа өгнө. Тэгээд дарга бол тэр комиссарын өгсөн юм яг л уун. Тэр нь арих байдаг юм уу, ус байдаг юм уу хэмжиж яах. Ийм хачин байсан байхгүй юу. Тэгээд намайг одоо би чинь одоо тэрийн тэргүүн болоод бас л айл хунраар ингээл хөдөө гадаа яваал яхалээ зэрэг. А манайхан бол одоо ингээл яраал, хашаал, хошин, түлхээл, айлуулаад одоо ингээл байгаа харагддаг. Би бол битгий тэгээсээ тэгүүлэхгүй гэж. Тэгээд би хүй чи байж наатах та нар уу. Би энэ айлын одоо эзэгтэй чанч өгсөн цайг уу. Тэгээд цайгийг нуугаад өнөө гэрийн эзний согинж өгсөн хундгын тогтоогоод тэгээд тэгж ярихаар л илэн далангүй хамаг нөгөө бодож байсан сайхан болж гэнэ өө яг хоосон хамаагүй хоёр идээгөө болж ил байна гэд нэг тийм ерөнхий юм яриад байдаг байсан улс чинь гэрт нь ороод ярьж хөөрөөд ингээд яхлаа зэрэг ёстой болж байгаа болохгүй юм а илэн далангүй сайхан яриад тэрнээс чинь одоо санаа авч ухаан одоо тэр чинь шал өөр юмнуудыг ёстой оргиор нь одоогийн ярьдгаар хэлж өгч байгаа. Тэр л хамгийн чухал байдаг юм л да. Би тэрнийгээр л өөрийнхөө одоо тэрийн тэргүүн болсон урд өмнөөсөө ялгарах ялгааг гаргаяч гэж бодож байсан гаргаж чадсан байх л гэж боддгийг. Ерөнхийлөгч Батнар сумын Эхэлт гэдэг газар өвлийн отроор буугаад байгаа Баян Адрах сумын малчин Нэмхүүгийнхаар орлоо. Суманд нь цас ихтэй, зодын байдалтай байгаагаас товсон үйлчээнд хүрэх боломжгүй болж сумаасаа 100 км газар нөтлөж эндэрчээ. Тэрний чинь нэрэл бид чинь хүш энэ төр гэж юмны чинь бодлогонд энэ ард түмний энэ сэтгэл санаа, энэ хүсэл эрмэлзэл энийг л бүр жинхэнэ одоо хамгийн энгийнээр сайхан суулгаж өгмөр байна. Түүнээс биш нэг уриал оозон шиг одоо нэг тийм болох ч юм уугүй ч юм уу, бүтэх ч юм уугүй ч юм уу нэг амалдаг нэг ийм сони юмнууд одоо болоод энэ ард түмэн юу хүсэж байгааг хиймээр юм байна гэж л ярьж хөөрдөг. Тэгээд ер нь ихэнхэн юмдаа л тэр бодлогыг л оруулах гэж л хичээдэг байсан шүү дээ. Ингэж л явмаар юм байна лээ. Харин зүгээр хөдөөний улсуудад ярьж байгаагаар бол тэр маршал Чавсан ихэнгийн хүн байсан гэж хэлхий. Гэхдээ социализмын үед бол одоо дээр гарсан хүмүүс алдаж онж байх. Тэр бол онч мэддэхгүй бүр тасархай. Газрын дадлах хүчнээ тасарсан байсан. Тэрнээс бол тэд нэр сүудэргүй хүмүүс байгаагүй. Тийм ээ. Гэрэлгээгүй хүмүүс байгаагүй. Мөн гэрэлтэй хүн байсан хүмүүс. Харин тэрнийг жаахан газрын дадлах хүчинд буулгахад таны тэр ирээгүй зан чанар, тэр мөн чанар бол их нөлөөсөн гэж. Тэрэнд бол харин монголчууд энийг бол нэгт ойлгодог юм байна лээ шүү. Ард түмний хавыг сонсоход. Тэр хээгүү гэдэг чинь тэр хавийн тэрний л илэрхийлэл юм байна. Тэр хээгүү. Би бол тэрнийг тийм их дотн хандлага юм гэж хүлээж авдаг байсан л да ингээ хээгүү гэж. Баавгай гжигдэж байгаа далж болно. Болох уу юм байж болно. За гахайг ширэнгээс гараад ирэхлээр дээр нь мордож яваад төзөөгийн тасмашгаа далж болох уу? Болно. Ийм байж болох уу? Болно. Эдгээр одоо арсын гэмтэхгүй буудах гэж сэрэхгүй болохоор нь очиж сахалын татаж зулгааж сэрээгээд тэгээд намнсан ба юм байж болох уу? Болно. За тэгвэл одоо нэг шил юм авч яваад тэгээд гаргаад уух гэсэн чинь нөгөө бөглөө онгойлгодог юм орхич чад ирч. Тэгээд одоо онгойлгож ууж чадлагүй буцаагаад гэртээ авээд ирлээ шүү дээ. Ийм байж болох уу? Болохгүй. Тэр л болохгүй. Тэр л болох. Усны ийм анчсан одоо яриа байна. Монгол тулхтны 100 эрхэм. Хүний
хийхэн ачийг хариулж бардгүй юм л гэж хүн болгон ярьдгийг. Гэхдээ хамгийн одоо хариулж байгаа ганц боломж нь юу юм бэ гэвэл сэтгэлийн амар байлгах, амар амгалан байлгах. Хамгийн том одоо ачаал тус юм да. Тэгээ би өөрөө ч нь бол ээжийнхэн сэтгэлийг хамгийн амгалан байлгаж чадсан. Амар амгалан байлгаж чадсан. Үршиг нь өөр байсан хөөн гэж бичсэн номноос чинь ерөнхий одоо дижил танил ингэж явахтаа мэдэрдэг. Өөрөө бас дэрэгдэн ижи буй болгосон хүн. Ханийхаа тухай нэг яха ярил. Одоо та нар энгээр нэг цэвэлмэ наашир. Тэгээ яг 40 жилийнхээ тэр одоо ойгоор гэх юм да би нэг аяга хийлгэж өгсөн хүүхдүүдтэйгээ нийлж агаад алтан аяга өгсөн. Оо газар. Тэр чи одоо тэгээд яг би цэвэлмаг 40 жил загнуулж 40 жил зарсан юм яг гэд тэгээд ерөнхийдөө баланслуулаад тэгээд тэр аяга ингээд бариад өгөх хэрэгтэй боллоо л доо. Тэгэхдээ одоо дугуй өгчгэлтэй нэш бас нэг юм дугуйх хэрэгтэй болоод. Тэгэл энэ шүлгээ би бичсэн байгаа юм тий. 10 гэхэд насанд минь ав харагдсан байна гинэ. Амны ардас харагч таны гам би чи гэж чичиж байсан боловшоо. Ахгүй амар Богаваа та. Ахгүй амар сатны чи ардас шоолж байсан боловшоо. Тэр нэг юун дээр уншсаныг би сонссон. Сайн шүү. Муу уншиж. Аюун хоёр. Төрхийн те. Тэмцэл бол хөгжил гэж байгаа шүү. Гэрт хүртэл тийм яриасан. Хандаа өчөх үг гэж байна. Амьдралын баярыг мялаасан алтан хором энэхэн өчөд 15 үгийн хэлий анхаач та саярхноо. 10 хэдхэн насанд минь анх харагдсан банд минь орцгорхон нуруутай чөрдгөрхөн биетэй борхон сарайтай бандыг би замбуулан хорвоод учрах заяаны минь хань замд зогсож байна гэж яахан мэдэх вүлээ. Шодон гизгээ шидлэн шолдон бөксөө хайлан номтой сүнхээ савлан нэг л амтан явсан бизээ. Харин технэ хожим нь 20 хэдэн насанд минь хорвоод учрах хань минь байжээ. За одоо авгаага магтсан гэр хүний ч одоо базаахгүй л гэлээд юм да. Одоо тэгээд муу хэлэх юм миний ханд байхгүй л дээ. Одоо тэгэхээр л муу хэлж болдгүй юм бол одоо магтахаас л аргагүй болно. Тэгээд одоо бид 40 гаруй одоо 50 хэмжил ханилж байна. Хоёр охинтой, дөрвөн зээтэй, хоёр хүргэнтэй ингээд одоо аюулаа байж байгаа л одоо 8 болол явцгааж амьдарч байна. Яг нь ер нь бол баг сургуульд байхад нь бол одоо анхад биеийг харж бага насндаа харсан эмэгтэй хүний марташгүй нүдийг ямар охиноос харав. Одоо хоёулаа детаачлаад бүр мартмаар. Одоо бүр нүд амар орох юм байна. Тийм юм юу санаж зүгээр нүд. Одоо болцсон амьдрал ийм юмд бол бүхэл бүтэн хүн ярих хэцүү шттэ. Бид нар ч нэрлэхүү ер болсвол тэгээ хоёрдугаар. Тэгээд ер нь бол хэл олон зуун нүд харагдсан да. За. Тэгээд тэр дотор ямар нүдэл ер нь их жоохтой доо. Үнэн байсан ба. Ер нь л явдалтай. За юундаа жогно. Одоо ер нь тэгэл хэцүү одоо наадах чинь чам шиг яруу найрагч биш би одоо тийгэж уран сайхан хэлж чадахгүй л дээ. Зүгээр тэр олон нүдэн дотроос нөгөө нэг цэцэг гэж ирээд байсан шүү уулын цэцэг олон. Тэгээд цэцэг тэр шиг чинь нүдгүй хүн ямар байх биш. Олон нүдэн дунд л одоо соёлмагийн нүдэл өдөр чинь нэг яаж байгаа хаа юм дээр нэг хараад
тулхлаар жинхэнэ нүдний харц тэр фокус таардаг болтой юм уу? Тий үүний юм хэлээд үү. Тэгэл болтой юм. Нэг далтраад байдгүй нэг тийм нүд байгаа юм. Би ягаад нүд гэж асуугаад байгаа юм бэ гэвэл нүд бол хамгийн нууцыг халддаг газар. Үннээ хамгийн хэлж үйдэг газар. Үгнээс нь төрүүл нүд үг хэлдэг байхгүй юу? Тийм дэлг юм болов. Тэгэж бодоод би нүдний тухай асуулаа. Тэгвэл айхтар тэр нэг харц нийлсэн байгаа юм. Тэр бол бас их багт шүү. Тий, энэ чинь 10 жилийн сургууль битэж нэг сургууль налахын 9 дугаар сургууль тамтай байсан байхгүй юу? Тийм үү. Тэгэлгүй яг энэ би 8 дугаар анги. За. Шилмаа 5 дугаар анги. Завсарлагаанаар хүүхдүүдийг шуугуулахгүй байхын тулд бас саатуулж ном зохиол ярьж өгнө. Би тэдний ангид орж зохиол ярьж өгдөг тэр завсарлагаанаа яваар. Тэгээ би пионерийн одоо нэг бүлгийн дарга байсан байхгүй. Энэ чинь манай бүлгийн зөвлөлийн дарга. Манай ажил гэрж шалгана өстэй энэ чинь. Дарга ирэх гэж нэг айгаал одоо өстэй нэр яана гэдэг. Энэ чинь фейтер самт орж ирсэн. Тийм тэгээд нэг удаа нэг завсарлагаанаар одоо тэдний ангид орохгол яаж яхтал ингээд одоо нэг л одоо хараа тулсан байгаа юм да. Нөгөө уулын цэцэг олон боловч улаан цэцэг ховор үеийн нөхөд олон боловч үнэн ч нөхөр ховорч гэж яах шиг. Гэхдээ энэ энтри чинь сайхан түүж аваад тэгээ сүүлдэн салцхны нөгөө манай тэр нөгөө их ил тод байж дээ. Сургууль дээр ангийн хүүхдүүдийн дүнг тавьдаг. Тэгсэн манай хүн бас тэр миний дүн энтрийг харж байсан энэ тэр тал байгаа. Ер нь их жоохтой харцтай. Тийм байгаа. За тэгээд өөрийнх нь нүдэнд гой харагдсан байгаа биз. Хонашир. Шүлгээ унш. Доолын ярихгүй байгаа үү? Энэ шүлгээ сайхан уншаа. Энэ шүлгэн чинь миний одоо бүхэл амьдрал цугаараа байгаа. Хүч би энд сууж яах юм бэ? Гоё шүү дээ. Уншаад байж ах нь гоё шүү. Ха? Яхан бэ? Хажууд бүртээгээс би юм ярьж болохгүй. Яв. Хэрэггүй. Хараа. Дээ. Ийм л байгаа шүү дээ. Тэгэл та түрүү ярьсан одоо бас тэгээд бүртээгэл ингээ сууж энэ надаас ичээд идэв. Тийм. Нэг тийм талбуу нэг тийм нэг яаж байгаа юм те одоо юм ирж байгаа юм шиг тэгж харсан санагддаг. Ханьман намайг жаргаажээ. Харин би яасан бол далайх жаргал даан дашуурч даварт дэвэрч яваа болов. Ачтай буянтай ихнэр байж амраг ханаа жаргаасан болов. Уруудхтан төшиж өсгцэн дэмжиж чадаа болов. Төрийн албан төвшин байг гэж төгшүүр болгоноос хамгаалсан болов. Ахин дахин бодох үед алаг зүрхэнд гонигтай айж эмээх зэрэгцэн атахан болтлон жижигэрч алаг хавсран сөгдөж алтан сайхан ханаасаа аврал өршөөл гуйхаар шидлээ. Дун сургуулийн чинь элбийн одоо сонгодог зохиолууд уншаал. Дурлалтай хэсгээс нь ганцаараа уншиж байгаа хичээл. Ер нь хөшөө явж ичих зовх юмгүй энэ унших гол дурладаг сэдв чинь тэр байсан юм шиг үү? Оо за. Тийм шүү дээ. Тийм. Тий. Тэгээ одоо би Ленинградын горны институтэд очиод 2 дугаар хөрсөд Гүдэм пасаны мили другийг орос дээр уншаа. Хонгор найзыг уншаа. Тий. Хонгор найзыг. Гү тэгээд нөгөө сэрэл хөөрөл гэж юм чинь болж юм дээ шүү дээ. Гү тэгэхээр тэр чинь орсоор сүрхээ ойлгодог болцсон энэ төр байхгүй юу? Хонгор найз их хорлонтой армаа. Гү тий. Дандаа хайр яваад байгаа мөртлөө хамгийн сүүлийн хэсэг дээр ирэхээр нэг тэрний хүүхнээс алчаад ингэ байж байгаа цонхоор харсан чинь парламентын байшин нүүхэнд харагддаг байхгүй. Тэгэхээр бас ноцтой. Тэр хэсгийг би их ноцтой. Тэгээ та нар чинь одоо зохиолчд болвол ер нь хайр дурлалын талаар нэг мөр юм сургуулахгүйгээр чи шүлэг бичнэ гэж байхгүй л да. Манай л дунд сургуулийн уран зохиолын багш дурлалгүй зохиол бол давсгүй хоолмон гэж хэлээл. Тэгээд нэг давсгүйг нь уншуулаад ах санаатай интервьюд дургу хөргдөг байсан. Тэгэл ер нь тэгээд сүүлд нь оюутан болоод яасан. Би Ленинград оюутан байсан.
Тэгээ өнөө Сеул Мач Ленинградад бас оюутан болоо ирж байгаа байхгүй юу? 2 жилийн дараа, 2 жилийн дараа. Гэхдээ тэгэл одоо нөгөө харц хэвээрээ. Одоо тэгээ яах вэ? Тэгэл тэнд хормиллаа шүү дээ. Тий. Тэгэл одоо 65 онд би чинь сургууль төгсөөд авгаа аваад ер нь хамаг юм нэлээд амжуулсан. Монгол тулхтны 100 эрхэм. Бимсрунга таныг Пенрийн санд шүлэг өчээд гарч ирсэн гэж дурсж байсан. Тэгээд та ер нь шүлэг уран зохиол оролддог юм уу? Бөөгүй тэг оролдоод байсан байхгүй. Зөв ер нь бол 10 жил төгсөөд би Ломносоо их сургуулийн сэтгүүлчийн ангид суралцсан гэж үзжээлээ шүү дээ. Тий. Тэгээд бүр ер нь их төгссөн байсан да би Монцамигийн одоо мэдлэлд хуваар очсон ингээд байж исэн чинь энэ араажууд байсан да Нямжов гэд нэг сэтгүүлч Ахмад сэтгүүлч өөрхий одоо маань болсон байхад айгуул. Өнөө жижиг шар тий байхгүй хаа. Тийм үү. Тэр хөдөлмөр сонд нэг хэсэг байгаа. Тэгээ тэр залгич нөгөө Ахмад нөгөө хэвлэл мэдээллийн энэ юунд ажиллаж исэн хүн болохоор мань хүн миний урдуур ороод тэгээд явцсан байл. Тэгээ намайг би сэтгүүлж явж чадаагүй. А зүгээр сургуульд байхдаа бол одоо нөгөө хайрын захиамха тим юм энэ төр дээр амтны шүлэг энтрээс хэдэн мөр хуулж энтер давж тэгээ яг бас нэг ганц нэг мөр юм бичээл байдаг байсан. Одоо бол тийм байхгүй шүү дээ. Эднүүдийг л логогийн юм уншаал тэгэл одоо болоо шүү дээ. Ерөөсөн энэ болор цом гэдэг энэ тэмцээн хичнээн жил болов. Тэрний зэрэгтэл дотор таныг байхгүй зэрэгтэл болор цом болж ясаа тэр баг байхгүй санагддаг байхгүй. Гэхдээ тийм ээ ер нь бол тож үздэг. Үзнэ. Гэр бүл болсныхаа 40 жилийн агаар гэргийдээ шүлэг зориулж бичсэн. Тийм тэрний тийм шүлэг бичээд бүр дуулсан. Тэгээд бүр дуулаад клип болоод би танад авчирж өгсөн. Та нар тэрнээс жоохон оруулаа. Юу яавал ашиглавал болно одоо яриад юу хүү. Амьдрал заяаг минь тэгшилсэн ачит хань таньда алтан аягаан барж аз жаргал ерөөй дээд тэнгэрт нар байна дэргэд минь та байна дээшээ харсан сав байна дэмбэрэл ерөөл ихтэй шүү дэлхий шиг хань таньда дээдийн жаргал ерөөй мөнхийн амьдрал хэрвээ байдаг бол мөнхөд хоёулаан жаргая. За нэг иймэрхүү нэг хэдэн мөр хэлгээд тэгээд аягаа нэг бариад энэ дотор одоо бид хоёрын туулж өнгөрөөсөн бүхэл амьдрал одоо байгаа юм да. Нэг иймэрхүү юм басаа. Их баярлалаа. За финиш бодоо. Амьдрал харин мөнгө төшөө амтаг хан үрсимэн эжи хань минь охин үртэй болоод эмэгтэй хүнийг өөрөө өсгөж охинтой болно гэдэг тэр эмэгтэй ертөнцийг бүрдүүлнэ гэдэг бас нэг өөр ойлголт байна. Тэгэхээр үүнээс аваад үзэх юм бол та 3 эмэгтэйн дунд таны залуу нас тийм ээ өнгөрсөн. Тэгэхээр та эмэгтэй хүний тухай, эмэгтэй ертөнцийн тухай ямар ойлголттой явдаг вэ? Ер нь бол тааж хэлэх, таньж мэдэхэд маш хүнд ертөнц чинь л одоо эмэгтэй ертөнц байдаг л да. Их нарийн нандин их тийм сонин тэр таньж мэдэхгүй ертөнцийг таних гэж өнөөхт чинь таалагдах гэж өнөөхий чинь таалах гэж учрыг нь олох гэж ингэж л явдаг юм билээ л дээ. Тэгээд одоо бүсгүй хүүхэд гараад ирэхээр чинь нөгөөдүүлийн чинь тэр их шиг хүн болоосоо
гэж ер нь одоо ер нь ширүүн чарж болдгоо тийм л нандин байдгийм л да. Тэд чинь одоо ингээл том болол бас хань жилтэй болол одоо хүний аялах гэж бас нэг учир байна шүү дээ. Заримдаа жаахан тийм гоморхсон барьсан юм ярил дандаа нөгөө талыг зөв болгож одоо чи тэг хэрэгтэй байсан юм байлгүй дээ. Энтэр гэж ингэж зөөлрүүлж ярьж өгнө. Тэгээ ийм л маягаар л энэ хүмүүжлэгээч юм чинь ер нь амьдралын туршилтал бие биендээ төшиг тулгууруулж явах юм л учиртай юм байдгийн шиг байна лээ дээ. За усын шин сайдгүй дахиад нэмэх үү? Гоо нэмэхгүй. Ба. Яхаа би уруулаа бодох уу? Уруулаа бод. Айда тэхгүй нэ. Тэмээний уруушиг. Тэмээний уруушиг харах үгүй. Ол нааш жоохон ягаанаар өнгөрөөдөө болсон. За юу. Тэгэхээр үгүй хэн тэгж би ямар хөөхгүй сургуулиуд чи яадгийн энэ төр гэж одоо ишим хэлнэ шүү дээ. Тэр миний улаан боллоо гэд нүүр цаагаад ирэхгүй. Монгол түмний өндөрлөг дээр сууж байсан Монгол түмний хайр хүндэтгэлийг хүлээж байсан хүний хувьд өнөөдрийг ямар өнцгөөс харж байна уу? Юу бодож явна уу та? Энэ шин одоо бидний зах зээлийн одоо харилцаатай нийгэм гэдэг бол өмнөх байсан нийгмээс нэлээд тийм хатуу тал руугаа. Хатуу тал гэдэг маань одоо эзэн хичээвэл заяа хичээн шүү. Таны хувь заяа өөрийн чинь гарт байгаа шүү гэдгийг хувиа хичээх гэдэг тэр нэг их тасаагүй үзэгдэлд манайхан бас одоо тэрнийг өөрөөр тусгаад тэгээд энэ юунаасаа болоод зарим тохиолдолд хашимдын хүний мэс нэг жоохон муу байна. Муудаж байна. За төрийнхний хувьд бол за одоохон тэр шилжилтийн эхний үед нөгөө дарвазар шиг за бид өрөөсөө Монгол улсынхаа төлөө зүтгэх ёстой. Монголынхаа ард түмний төлөө зүтгэх ёстой гэсэн ерөөсөө тийм л үзэл бодол биднийг ноёлж байсан. Бидний гол зарлага. Өнөөдрийн энэ төрийн ерөнхий үйл ажиллагааг ингээ хараад байхад тэр ард түмнийхөө төлөө байгаа бүхнөө зориулахынхаа хажуугаар өөртөө юм унгах өөрийнхөө төлөө гэсэн нэг тийм сэтгэл нь зарим үед давчих гээд байгаа юм биш байгаа гэж бодогдохоор би бол товчхон хэлбэл голж байгаа. Тийм муу ард түмэн гэж байхгүй л дээ байдгүй. Муу өдөрдөгч гэж байна. Бүр нэг битгий хэл нэг хэсэг байна. Энэ миний хоолой ч алтан гурвалдан хоолой шиг байсан ч одоо ер нь нэг жоохон тийм цэхи юу шиг ч гэмээрэмтэй болох гээд байна уу? Уул уурхаатай холбогдсон нэг хоёр асуултыг бас сонсох юмсан таны ямар бодолтой явдгийм болоо гэж сонсомоор үзэгчд бас их байж болох юм энэ цагт. Ер нь дэлхий байна шүү дээ ийм байна. Одоо энэ 21-р зууны эхний 50 жилд дэлхийн уул уурхайн бүтээгдэхүүний хэрэгцээ 5 дахин өсөх гэж байна. Тэгэхээр энэ баялаг бол үн цэнтэй өргөн хэрэгцээтэй бүр дэлхийн нийтийн энэ зөвхөн Монгол байх биш. Дэлхийн нийтийн ийм нөхцөл байдал байгаа учраас манайх бол энийг боломжийг ашиглаж уул уурхайгаа хөгжүүлэх шаардлага бий бол байна гэж үздэг. За тэгээд одоо хуримтлал бий болох гэдэг асуудал бол ерөөсөө юу шүү дээ. Энэ байгалийнхаа баялагийг яаж үндэсний баялаг болгох вэ? Одоо нөгөө яндаж болдгоо далаа шиг яасан баян нутгуу ямар их хувь заяагаар бид нар эзэн бол төрөвгөл дуулаад байдаг. Тэгэхдээ Монголын эдийн засаг ганцхан уул уурхай дээр одоо суйрлуулж болохгүй. Уул уурхайгаас олсон энэ их ашиг мөнгөөрөө эдийн засгийнхаа бусад салбаруудыг ингэж сайхан хөгжүүлээд тэрнийхээ бүтээгдэхүүнийг брэнд болгож гадаад зах зээл дээр гаргадаг ийм олон одоо нэг солонгийн 7 өнгөтэй гэж уран сайхнаар одоо хэлээд тэгэхээр энд чинь одоо ухаан аялал жуулчлалын салбар гэдэг эн чинь үйлчилгээний эдийн засаг гэдэг энэ нэг өнгө нөгөө солонгийн 7-гийн чинь
Хүмүүс бол уул уурхайг ингээд энэ газар нутгаас үтгээд байна гэж байгаа. Тэгэхээр газар нутгийн уул уурхай бол бүр нинжа нартайгаа нийлээд нутгийнхаа одоо 2% л хот төнкөж байгаа байхгүй юу. Тэгэхээр үндсэндээ Монголын нутаг бол унган дөрхөөрөө. За одоо 3 дахь нь гэхэд чинь одоо бид энэ ноос ноолоор хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг өөрснөө боловсруулад одоо брэнд гэл нэг ундаг юмрээд байна шүү дээ. Тэгэхээр дэлхийн брэнд бол тэртээ тэргүй Монголын ноолуурын бүтээгдэхүүн болчиход байгаа байхгүй. Тийм одоо олон өнгийн эдийн засагтай үйлдвэрлэлтэй ийм орон болцгоё. Энэний төлөөс хуур болгож уул уурхайгаа ашиглая гэсэн ийм л бодлого баймаар байгаа юм. Тэгээд одоо нэг байгаа ч юм шиг, байхгүй ч юм шиг тэгэл бөөн хар хил ам нэгэн цагт одоо энэ баялаг юуны чинь нөөц хомсдох, дутагдах, барагдах зарим нь ийм аюулд болоход бид юутай сууж явах юм бэ гэдгийг одоо бодох ёстой байгаа юм л да. Тэгэл тэр байхгүй төлөө явсан ярьж байгаа улс нь бол одоо тийм их оронч Ардын Баатар энэ уул уурхайгаа хөгжүүлье гэж ярьсан нь бол одоо урвагч тэрслэгч их орноо зарж худалдах гэсэн одоо ийм гэж энэ бол огт буруу. Иймэрхүү хардлага сэрдлэгч нь бол манжийн үед байсан болохоос биш ардчилсан Монгол улсад ийм үзэл бодол ингэж бие биенийгээ одоо буруу зөвөр нуглаж мушгиж 9 шидээр яаж эцсийн дүнд нь Монголын ард түмэн Монгол улс одоо хөгжил нь нэг тийм дөрвтэй сайхан явахгүй байх нэг ийм саад хориг болж байх ийм хүчин зүйл болж хувирч болохгүй. Хүш одоохон би юм бас их сонирн байд юм байна. Юу сонирн байдаг гэж би таныг Монгол улсын анхны ерөнхийлөгч болсны чинь дараа 3 жилд нь хүүхдийн ордны нөгөө сүлт модны наадам биш үү? Энэ бичлэг орохгүй байх л та. Тэрэн дээр би тантай 3 жил дарааж бүжгэлсэн байхгүй юу? Сонио 8 9 10 дугаар ангида. Тэгсэн энэ нэвтрүүлгийг найруулдаг найруулагч маань бас таны нэрийг ингээд морь болгож ирсэн гэд түрүү ярьж ирсэн. Юм их сонирн байд юм байна. Тэгээд би 8-даа бүжиглэхэд та их мундаг үжиглдэг. Тавгүй гэж хэлэхгүй байх. Яг л би мэдэх учраас. Тэгээ 8 дугаар ангидаа ингээд таныг урайл гадаа ингээд бүжиглдэг штэ. Телевизээ хаавал вальс иргэдэг. Тэрийг хаан сурч. Хөө тэрний чинь бол нэг сурагч байхдаа яа штэ. Сурагч байхдаа бол одоо нөгөө сургуулийн үдшилэг дээр чинь эргэж өгнө штэ. Тэ? Зүгээр оюутан болоход чинь нөгөө 60-аад он чинь Чарльстон энтер гээд Вайлс энтер бол жоохон бүдэгдв. Тэ? Нөгөө Чарльстоны чинь тэгжээтэл бас нэг 3-4 жилийн дараа чинь нөгөө твист гэж юм гарч ирээд бүгдийг нийлжсэн үү? Бүгдийг хэлгүй. Чарльстоныг л хармаар энэ. За твистиг бол би танаа уухныг гадарлаад байд юм ба. Чарльстон гэдэг чи харин тий. Чарльстоныг бол хийн шүү дээ. Би одоо хошин шогийн ертөнцөөр бартай аялсан түүх гэдэг ном бичнэ. Түүх за. Хошин шогийн ертөнцөөр бартай аялсан түүх. Ном, бүр ном. Тэр яагаад тэгж байгаа вэ гэхээр миний тухай зохиосон өнгөнөө зөндөө. Гол авторууд нь бол энэ Цэнто, Баавар Одон чимдгой орхоо. Одон чимэд орно. Энэ аваргууд. Ийл гараад байгаа шүү дээ. Далд бол зөндөө. Өөрийн тухай ингэж явахгүй. Энэ их хурлынхан Одон чимэд нэмэдийн зохионууд тож бие биенийг нөгөөд даалууны юугаар гоншингаар нэрлдэг. Тэ. Тухай над ярихгүй юу? Тэгээд юу хэлэхгүй. Тэгээд намаа юу гэж яах гэсэн.
Гоо мэдэхгүй таны их шиг яах. Тэгээд бажгаар арав гэхгүй байна уу? Гэсэн чинь Я бажгаар арав биш үү? би бажгаар арав. Яаж ингэвэ та? Тэ? Тэгэл тэр чинь өнгөө байхгүй. Тийм тэгэл өнөөх чинь Уусынхаа ерөнхийлөгч яг өнөхийг хаашаа. Гэтэ та бол яг л бажгаар арав байна. Тэ. Бажгаар арав гэдэг чинь нэг цохор юм байгаа үстэй. Тэ миний нөр төстэй байгаа үстэй. За гоё. За ингээд одоо болно хөөж. Тэнгэрийн цаг. Миний бие Монгол улсын тусгаар тогтнолыг ардчлал хангана гэж үздэггийн хувьд ардчлсан хувьсгал нь Тэнгэрээс бидний гэвээсэн их хувь заяа байлаа. Монгол улсын анхны ерөнхийлөгч Консулмагийн Очирбат. За нөгөө нэг тэмдэглээд хэлчих хэвээр юм болвол одоо би нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн 47 дугаар чуулган дээр Монгол улсын цөмийн зэвсэггүй Монгол улс өөрийнхөө нутгийг цөмийн зэвсэггүйгээс болгоно гэдгийг зарласан. Яагаад ийм юмыг чи тэр 47 дугаар чуулган дээр аваачаа тавьсан юм бэ гэхлээр бид чинь өөрийнхөө Монгол улсын эрхчлөө тусгаар тогтнолыг зөвлөлт холбоот улсаар баталгаа болгож тэдний холбоотон болж ингэж байсан үе. Тэгэхээр бид нэр одоо ардчлалын энэ нөхцөлд шилжихдээ зөвлөлт холбоот улсын холбоотон байхаа болоод зөвлөлтийн цэргийг нутгаасаа гаргаад ингээд хамгаалалтгүй болсон гэж хэлж болохоор тийм нөхцөл байсан байхгүй. Тэгэхээр Монгол улсын эрхчлөө тусгаар тогтнолын баталгаа юу байх вэ? Бид одоо юугаар баталгаажуулах вэ гэдгийг ирж хайх. Тэгээ тэр олон эрэл хайлтын одоо судалгааны дүнд цөмийн зэвсэгтэй дэлхийн 5 гүрэн баталгаа гаргуулж хамгаалуулах энэ аргыг бодож үзүүл яасан юм бэ гэж. Тэгэхээр зэрэг эн чинь манай хоёр талд цөмийн зэвсэгтэй 2 том гүрэн ба шүү дээ. Нөгөө 3 гүрэн нь бол яг Америк, Франц, Англи, Их Британи тийм ээ. Тэгээд ямар ч байсан бид нар нэгдсэн үндэсний байгууллагын дээр эхлээд өөрийнхөө нутгийг цөмийн зэвсэггүй бүс нутаг гэж зарлаадах юм. Тэгээд ерөнхийдөө цугаарангаас нь одоо дэмжлэг аваад тэгээд бид нар хамтарсан тийм бидний юг талархсан дэмжсэн эхний үед мэдэгдэл. Тэгээд нүүб өөрөө тогтоол гаргаад чуулганаараа ерөнхий ассамблеийн чуулганаас тогтоол гаргаад ингээд явчихтай зэрэг аяндаа дэмжигдээд явж байгаа. Тэгэхээр энэ бол одоо манай ер нь тусгаар тогтнолын баталгаа бол энэ. Зэвсэггүйгээр зэвсэгтэй хүчнээс хамгаалах энэ арга бол энэ цөмийн зэвсэггүй статус байна. Тэгэхээр энийг бол би Монголын одоо эрхчлөө тусгаар тогтнол энийг нөгөө улс төр дипломатын аргаар эрхжүүлж хамгаалах гол одоо арга бол явж энэ юм аа. Гэсэн энэнийг бол их оновчтой болжээ гэдгийг би одоо саяхан 2012 онд энэ цөмийн зэвсэгтэй 5 гүрэн гарын үсэг зураад дахиад ийм баталгаа гаргаад өгч байгаа бол энэ дэлхийн нийтийн үнэхээр одоо чухал судал мөн байжээ. Ингэж дэмжигдэх байжээ. Дэлхийд дахны инх тайвныг сахин хамгаалахын төлөө үйлсэд Монгол улс тууштай зүтгэж ирсэн. Бид дэлхийд даяар цөмийн зэвсгийг үгүй хийж их дэлхийг аврах ёстой. Монголын газар шороонд цөмийн хог хаягдлыг бушуулахын эсрэг бид баттай зогсож байгаа. Монгол улс цөмийн зэвсэггүй бүсгэлсэн статустай болсон 20 жилийн ой энэ жил тохиож байна. Энэ сарын 17-ны өдөр нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөлийн байнгын 5 гишүүн орон бүгд найрамдах Хятад ард улс, Франц, Оросын холбооны улс, Их Британи, Умард Ирландын нэгдсэн Вант улс болон Америкийн улс цөмийн зэвсгээс ангид байх Монгол улсын статусыг нотлон хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсанд Монгол улс талархаж байна.
Тэгээ одоо бол нэг юм үлдсэн. Тэр бол гэрээ байгуулах. Тэгээд гэрээл болсон хойно доторх үг өгүүлбэр утга санаа юм янз бүрийн ил далд юмнууд байна шүү дээ. Харилцсан одоо буулт хийж байгаад тэгээд гол зарчим аваад үлдэх. За тэгвэл тэгээд энэ улс төрийн дэмжлэгээс гадна эрх зүйн баталгаатай болж байгаа байхгүй. Эх орноо зүрхнээс илүү хайрлаж Эх орноо зүрхнээс илүү хайрлаж өөрийн бүхий л хүчээ эх орондоо зориулан ажиллаж байхад эх хүний тухай бодол өөрийн эрэхгүй төрдөг. Надад мэдрэгдсэн олон сайхан хайраас энэ ертөнцид төрүүлсэн эх хүний ачийг хамгийн аваа гэж би боддог. Не забудь отдать дань природе и лесу. Ханга дэлхийн минь аварч өршөөх болтугай. Жимс их хайрлаарай. Тэгэл ямар ч байсан Монголын ардчлалыг нэг тийм дайн дэжин болгочихлгүй шиг бослого тэмцэл гаргачихлгүй шиг одоо энэ зохиолчид сэтгүүлчдийн хэлдгээр хулганы амнаас хамраас цус гаргалгүйгээр ингээд нэг төлөвшүүлээд ихний тэр хүнд үед нь тэгээд өдий хүрээд явж байгаа яг ингээд эргээд харахад үгүй яах вэ? Ихний гараа зам нь бол бас л харьцангуй зөвөл болчихжээ гэж бодож ийдгийн. Тэгээ эн чинь зөвөр миний сүттэй гавья гэж ямар юм байх вэ? Энэ бол нэг Монгол хүний, Монголын ард түмний их төсвөр төвчээртэй, их хүлээцтэй нэг шин юм руу орохдоо тэрнийхээ ард нь гарчих хүсэл эрмэлзэлтэй тэрнийхээ төлөө бас өөрийнхөө амьдралд хохирол үзсэн ч одоо даваад гарах тийм сэтгэлийн ариун тэнхээтэй ийм ард түмэн юм байна шүү дээ. Түүх зөрөнгөлсөн Монголын шар талд дөрөнгийн хөлөнжиж наранд дүрсэн оногмын их сунгааны мар дингишгэр дээр эхигийн төшиж хөлөлсөн амь эвшээлгэд дийлэмгүй дээдсийн номнаас эсгэрч буусан халуун сум. Хурын хоёр утсан дээр тэрчлэнхэн хөрвөн хуучин бянзаны голоос янцганхан самарн шат шатаар садарсан шар талын гэлбаа. Өнөөдөр бид Монгол улсын анхны ерөнхийлөгчтэй яриа өрнүүллээ. Энэ ярианд маань үзэгчид минь оролцсон. Та бүхэн бас хамт ирэлцсэн шүү. Та нарын ойлгож ядаж байгаа, ойлгох гэж хичээдэг тэр хүн юу гэж бодож байгаа бол гэж боддог хүслийг чинь багц болсон хангах юмсан гэж бид чармайсан. Бидний урилгыг хүлээн авч дуулууртаа ирж газрын татах хүчнээс тэнгэр хүртэлх зайны яриа ярьж нилээд хэдэн цаг хугацааг өнгөрүүлж их хөдөлмөрөнд зарцуулсан танд их баярлалаа. Таны эрдэмийн болон эрүүл мэндэд бүх юм чинь сайн сайхан мөхний хүсье өрөөё. За баярлалаа. Ингээ дараа уулзах юм байна. За баярлалаа. Ямар аяг дууж нэг юм. Энийг иймэрхүү л аяг дуун шүү. Та бол одоо ямар юм дууж? Би одоо иймэрхүү л аяг дууж байгаа юм л Яаж ажиргатай байна. Одоо ингээд болно. Одоо яах вэ?